Уламжлалаараа даваа гараг болж харахуй өрөөний шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээд дугаар эхлэхийнхаа өмнө нэг сонин сайхан мэдээтэй. За энэ удаагийн дугаартаа бол бид нар Univision-тэй хамтран ажиллаж байна. Тэгээд Univision алдаршуулах цаг ирсэн байна. Бид хоёр Univision-ыг алдаршуулж байна. Гайхалтай. За тэгээ Univision махан болол нууц өрөө гэсэн тусгай хэсэгт болсон юм байна. IPTV руугаа ороод та нар ингээд насан туршид зориулсан юм багцаас нууц өрөө гэсэн хэсэг рүү ороод өмнө нь одоо бид нар ингээл те хулгайн сайт маятаар ингээл нуугдаж ингээл хүн амьтаас ингээл үздэг те зарим нэг одоо өөр IPTV мэнүүдэд ингээд байдгүй тийм олон төрлийн erotic контентуудыг нууц өрнөөс ингэж хүлээн авах боломжтой болж байгаа юм байна. Тэгээд энэ нууц өрөө гэсэн одоо өрөөгөө танаа энэ хүлээлгийн өрөө харанхуй өрөөгөөр дамжуулж ингэж сурталчлуулъя гэдээ орж ирсэн. Тэгээд уг нь бол бид хоёрын нууц өрөөтэй болъё гэж яриа л хэлсэн тийм. Тэгээд нэг гэсээр адил хүмүүс зааж нээч заяа. Яана за одоо яг тэ innovation тал алдж байгаа юм да гэж бодоод өнгөрөөе дөө. Тэгээд надад таалагдсан юм юу байсан бэ гэхээр тусдаа юм апруу ордог болж байгаа нэг таалагдсан. Тэгэхгүй бол ингээл тэг хүмүүс гэрт мэрт хөдөөнөөс ч юм ингээ ирсэн байхад ингээл миний үзсэн те садар самуу кино нэг маань ингээ харж марчих юм бол энэ чинь манай хүүхэд чи иймэр үздэг байсан юм гэдэг ч юм нэг тиймэрхүү нэг юм жоохон тэр талын юм байхгүй болж байгаа нэг гой санагдсан. Тэгээд бас нэг юм нь болохоор Univision-ийн төлбөрийн задаргаан дээр өрөөсөө төлбөр одоо яг тэрийг төлсөн гэдэг нь ингээ харагдахааргүй гэдэг нь айгүй зүгээр санагцсан олон гэр бүлүүдийг хэрүүлээс аврах юм шиг санагцсан гэж. Тийм дээ. Хэрүүл хийгдэх байхгүй тэрэн дээр ч. Харин тийм мэдгүй шүү дээ. Юунд ямар кино үзээ ямар мөнгө төлсөн гэдгийг мэдгүй болохоор хичнээн ч erotic кино үзэж болно те хин нэгнээс хараат бус тийм болохоор тэр айгу гой санагцсан тэгээд. За тэгээ цөмөр erotic сэдвээ 5 дахьтаа үлдээгээ те танаа 5 дахь өрөө үзээрэй. За тэгээд даваа гаргийн өнөөдрийнхөө бол ингээд харах өрөөтэйгээ хамт өнгөрүүлцгээе. Ингээд шинэ дугаар руу орцгоё. Уламжлалаараа харанхуй өрөөний шинэхэн дугаар эхлэх гээд Ариуна бит хоёр нь зочинтойгоо сууж байна. Тэгээд харанхуй өрөөний дугаар болгоо ер нь их айгүй тийм сонин өвөрмөц болдог болж тэгээд энэ дугаар ч гэсэн бас одоо нөгөө өмнөх дугаар шиг янз янзаар л бичигдэж гин гэдэг шиг өнөөдөр бас айгүй янз янзаар бичигдэж байгаа нэг тийм дугаар болж байна. Тэгээд Ариуна ямар хүн орж ирсэн гурлаа өнөөдөр яг ямар сэдвээр ярих гэж сууж байгаа вэ? Энийг ингээд подкастын ихний ерөөсөө ярих хэрэггүй санагдаж байна. Одоо ингээд хэрвээ яг одоо нэг нөхцөл байдал те эсвэл энэ хүн одоо яг хаана байгаа тухай ингээд подкастын хамгийн ихэнд ярьчих юм бол нэг юм үйл явдал өрнөлийн ингээд нэг спойлерцийн санагдах гэдэг байгаа байхгүй. Тийм болохоор зэрэг бүр ихнээс нь энэ хүн яаж хаанаас гарсан бэ гэдгээс яриага эхлэх зүг болоо гэж бодож байна. Тэгээд очиндоо энэ өдрийн мэндийг хүргье. Харанхуй өрөөнд тавтай байрлнаа. За баярлаа. Харанхуй сууж байна. Ямар харанхуй өрөөнд сууж байна? Амар байна уу? Хэцүү байна уу? Яаж вэ? Айгу гой харанхуй өрөө байна. Айгу бүх юу байна энэ. Айханаад ах мадаг. За Монголоос бүр гарсан тухайгаас нь эхлэе те. Яагаад Монголоос гарахар болчихов? Хэддээ гарсан бэ? За ер нь бол айгу жоохон байсан, 10 жилд байсан. Миний бодлоор баг 7 дугаар анги байсан баха. Тэгэл ер нь тэр үед байсан хүмүүс чинь эцэгхэн тэгэл давхар орлого олохын тулд ч юм уу тэгэл хүүхдүүдэд хаяал ичээ явдаг. Тэр үе харах юм бол хүмүүс хөвчлэн Унгар юм уу Чех руу явдаг байсан. Тэгээд эхлээд төрүүлж аваад 2 хүүхдээ дараа нь авна гээл тэгэл би ихчтэйгээ үлдээл амар. Ер нь тэр үед бодохдоо гадаад орно гэдэг чинь айгу гоё ээж аваа яваад та баян амьдраад бид нар баян болох юм байна. Тэгж бодож исэн. Тэгээд очоод шууд мөнгөтэй болоод ч юм уу шууд бичиг баримттай болоод хүүхдүүдэд аавна гэсэн ойлголттой явдаг гэсэн. Тэгэхээр яг одоо энд ингээ амьдраад олон жил болсон хүний хувьд бол ямар ч тийм боломжгүй. 2-3 жилийн дараа тэгээд ихч хоёр визэнд орсон чинь ихчих гараагүй тэгээд би явах гэсэн чинь нэг тийм сони явмааргүй санагдаадсэн. Жохон байсан болохоор ч тэр юм уу найзтайгаа орогдоод тэгээд ээж аав хоёр болохоор яа энд гоё байна. Бүх юм чинь байна. Чам тусдаа өрөө гэж байгаа. Компьютер бүх юм байна. Чи энд хурж гадны хэл сурна. Виз чинь гарцсан юм чинь бүх тийм юм боломжийг хаяад ирэхгүй ихч чинь учраа олчноо. Чи ирээ. Тэгээд би тусдаа өрөөтэй бол ихчтэйгээ дахиж хамт унтахгүй явлаа. Тэгээд 13 таа ирсэн. Хамгийн хаашаа гарсан гэсэн үг вэ? Чех руу гарсан. 2007 оны 7 сарын 1-нд ирж ирсэн. Оо за.
ингээл хаах хэл давж исэн сэтгэл ямар байсан. Тэгэл ингээл чи ингээл нэг төсөөлцсөн байгаа штэ тий. Гадаад орон гэдэг чинь одоо юу гэдэг галуу шуун гэсэд ижидэг ч юм уу эсвэл өө чихэрж юмс байдаг ч юм уу. Яг нэг 7 дугаар ангийн хүүхдийн төсөөлөл ямар байсан бол. Бас л тэгж бодсон амар сонирн байсан. Ер нь бол миний төсөөллөөр бол зургатаар гардаг. Би одоо бодохтой Америк гэж бодоод хэлсэн юм шиг байгаа хөрхий. Амар өндөр барилгатай амар лаг гэж бодсон чинь нэг тийм тосгонд ирсэн. Тэгээд онгоцны бодлоос тосгон хүртэл нөгөө шок нь гараагүйс учраас ч юм уу ерөөсөө зам мам ч юм уу тийм барилга ерөөсөө тийм анзаарах боломж авахгүй ээжийг харсан, аавгаа харсан. Тэгэл амар 2-3 жил уулзаагүй байсан учраас тэгэл машинаар яваалсан би одохдоо хотод ирнэ гэж бодсон чинь нэг жижигхэн тосгонд ирсэн. Одоо явахт тэгэл ирсэн юм чинь одоо амьдрал даа. Одоо яг нэг юм өсвөр насны хүүхэд ээж автайгаа уулзаагүй олон жилийн дараа одоо заав 2 жил ч амар олон жил болохгүй л хальта. Тэгээл яг юм танихгүй орчинд ирээл танихгүй сургуульд ороод хэл усч мэдгүй яг амьдрал яаж өрнөх үү? Ээж аавгүй хугацаанд бол амар задгаарсан гэж хэлэх юм уу? Хэдий жоохон хүүхэд байсан ч гэсэндээ эцэг их нь байхгүй 2 жоохон өсвөр насны хүүхэд хэдий хамаатан садантайгаа ингээ үлдээгээд ингээ анхаараараа харж байгаараа гэсэн ч гэсэндээ бид хоёрыг яг ингээ харж хамгаалж байгаа тийм эцэг их байхгүйсэн учраас аюу дураар байсан гэх юм уу? Тэгээд ээж аваас аюух мөнгө нэхэн тэгэл мөнгө угаасаа өгч чадахгүйг нь мэдэхгүй юм чинь мөнгөтэй угаасаа өгөхгүй байгаа юм байна гэж амар тэгж боддог байсан. Тэгээ яг үндсэндээ ирэхэд бол мэдээж мөнгө тэгж амархан олдож явуулах боломжгүй байсан сүлд ойлгосон л та. 7-8 дугаар ангитай ирж байгаа хүүхэд чинь бодохдоо 7-8 дугаар ангидаа л орно гэсэн бодолтой би бол ирсэн. Тэгсэн чинь нөгөө хэл байхгүй гэдэг учраас чи нөгөө хилээ эхэлж сурна. Хэл сураагаа хүүхдүүдээс шалгалт авдаг. За ямар төвшөнд явж байгаа юм бэ гэх. Тэгээд надаас 7 дугаар ангийн төвшингийн шалгалт авсан чинь тэр нь манай монголоор баг 3 дугаар ангийн хүүхдийн бодлого байсан. Тэгээд би нөгөө авсан шалгалтуудын амар энэ одоо баг 10 дугаар ангийн хүүхд ирсэн юм шүү. 7 дугаар ангийн хүүхдийн бодлого нь харин миний 4 дугаар ангид бодож исэн бодлого байсан болохоор би өшөө дахиад нэмээд одоо дээдлийн ангийн бодлогыг авъя. Дээдлийн ангийн дахиад ингээд авсаар агаад 9 дугаар ангийн тэгсэн ч гэсэн тэрийг чадаадсэн. Тэгээ би энэ одоо сони юм аа европчууд одоо яг юу сурдаг юм бол 10 жилд юу юу заадаг юм болоо гэж тэгсэн ч гэсэндээ намайг хэлгүй учраас чи 4 дугаар ангид орсон. Өө заа. Яана 10 дугаар ангийн хүүхдтэйгөө. Тэгээ би яг намайг доромжлоод байна. Би чинь 7 дугаар ангийн хүүхэд дөрөв ордоо. Ямар ч гэсэн ээж тэгээ за чи миний охин ямар ч ороод үзээ 4 дугаар анги руу орсон ч юу вэ? Жинхэнэ нөгөө байранд нөгөө усаа хацрандаа нагаа гүйдэг бацаануудтай хамт. Амар орогч байгаа юм чи намайг би нэг амар бондоосон юм борд бүдүүн охин. Оронгуудаа би эн чинь суухгүй хар ажил хий. Чадчих шиг. Зоргоор юм би тий. Тэгээ сургууль сураагүй яг өмнө хэлэхэд. Тийм үү? Чехэд бол ерөөсөө сураагүй, сурахыг ч хүсээгүй. Яагаад гэвэл чех хэл ерөөсөө satisfying байгаагүй, англи хэл амар гоё байсан учраас чехч айгүй амар хэцүү хэл. Тэгээд яг сурыг гэсэн чинь ерөөсөө хүсэл байгаагүй. Юу гэсэн тэгээд сургуульд бүр яваагүй гэсэн үг юм бүү? Тийм, сургуульд ер нь бол яваагүй, дандаа хар ажил хийсэн гэх юм уу? Тэгж болдог юм уу? Болохгүй. Тэгэхдээ би тэр үед амар их таталтай өгдөг байсан. Тэгээд ерөнхийдөө бол таталтай өгдөг гэдэг нэрээрээ ч юм уу нөгөө сурах одоо хугацаа ч юм уу одоо чөлөө авах ч гэдэг юм уу. Тэгэл ажиллана гэдэг чинь ерөөсөө тэгэл насан туршийн хүүхдийг ажилуулна гэдэг чинь бүр амар хэцүү шүү дээ. Гэхдээ яг нөгөө таньдаг мэддэг тэр чинь асар их монголчууд байгаа. Тэгэл хин хаана ямар ажил нууцаар ажиллаж ийн хүү тэр манай тэрний найз энэ ийм хүн байна авах уу мах уу гэл. Тэгэл хамгийн сүүлд нэг талхны газар ажилд орсон. 13 настай хөлтөө. Тийм талх байрдаг цехэд ажилд орсон гэх юм уу. Тэр нь болохоор яг нөгөө талхаа худалдаж гадаа зарахгүй ч гэсэндээ цехийн дотроо ажиллаж байгаа болохоор хүмүүс намайг мэдгүй. Тийм тэгээд яг хөө тэнд ажилласнараа нөгөө өмнө нь ерөөсөө жоох хөөх тийм хийж үзэж байгаа болохоор халуун хүдний хашилт гэж юм байдаг ерөөсөө мэдтгүү. Тэгээд тэндээс тийм хашилтаа болсон гэх юм уу. Ингээ хүүтэн одоо гурилыг одоо хүүтэн газар зуурсан юм халуун пишн руу оруулаад хүүтэн халуун гэж гарч орсороо. Тэгтээ ер нь тэнд айгу удаа ажилласан. Шууд амар хард эхэлж чинь тий. Харанхуй өрөөнд цуц маамж аргагүй ш найзаа гэж. Үгүй харин би ингээ шууд
Хөөх ингээл нэг юм 7 дугаар анги хөвгт Монголоос гараад хавьж дээр очиод баг эрхэлсэндээ гэж бодож исэн чинь шууд очиод мэ сургууль сурахгүй байл би шууд ажил хийгээл 7 дугаар анги хөвгт шууд талх бариад гисэн гэдгсэн чинь ингээл гэмээр тийм мэдрэмж төрж. Тэгтээ айгу дураараа хөвгтэйсэн юм шүү те гэж би л бодож байна. Гэл хэрвээ ээж аав би одоо 7 дугаар анги 13 настай би ажил хийнэ, сургууль явахгүй гэсэн бол намайг бодлоос та хэмэх цагнаад юу хоцоод анги хөшөглөөд бараг явуулах байх. Тэгээд ээж аав нь окей гэж зөвшөөрж байгааг бодвол нэлээд өөрийнхөө дураараа хөвгт байсан болоо тийм байх уу? Эсвэл нөгөө юм 2 жил ээж аав нэг юм хаяад явцсан гэхээр айгу муухай сонсогдож магадгүй бах. Тэг ингээд үлдээгээд явчингуудаа тэрэндээ ингээд гэмшдэг ч юм уу за ашиг одоо энэ хүүхдэд юм хэлээд яах юм бид нар өөрсдөө ингээд явцсан юм чин гэдэг ч юм уу тийм юм байсан уу? Яг чиний хэлдэг бол бас яг зөв баха. Би үржрэл нөгөө жоох хүүхэд бас мэдгүй та нар өөрсдөө надад хэлэхдээ би өрөөтэй намайг тийм хүлээж байгаа гэсэн чинь хаана байна. Тэгэл үгүй би буцлаа ч юм уу тэгэл ер нь бол бас яг дураараа гэж хэлэхэд болно. Тэгээ бас нөгөө эцэг ихгүй 2 жил сонсоход амар бага хугацаа байсан ч гэсэндээ хүүхдүүдийн хувьд тэр чинь жинхэнэ задгаарч байгаа үе. Тэгэл буруу хүмүүстэй нийлэл тэгэл явуулсан шүү. Нийлээгүй ч гэсэндээ тэгэл 9 шидийн юм үзэж байгаа штэ тэгэл яссан зодтолтгүй дээ тэгэл хүн зодож хүүхэд мөх жоох хүүхдүүд тэгэл амар дураараа байсан тэгэл хүрчээл яг л бас заяаг ил тэгэл тоор бар хаяа үсттэй гэсэн бас юм байсан байж магадгүй тийм. За залхны газар ажиллаа. Тэгээд тэр ажиллаж байгаа хүмүүс нь одоо ингээд яг уу одоо чамаа ингээд нэг нууж муудаг ч юм уу тий ингээд одоо шалгалт. Ер нь бол нууж байгаа юм бол тэр үед баг байгаагүй. Өглөө 5:30-д одоо дээрээ байгаа нөгөө юугаа нээхгүй жинхнээсээ талах зардаг юмаа нээхгүй 5:30 шууд үйлдвэрийнхээ хаалгын онгойлгочдөг байсан байхгүй юу. Тэнгүүд нөгөө хав халуун талах авах хүмүүс очрлоо зогсчдөг байсан. Тэгээд тэр халуун талахыг бол би зардаг байсан. Үүдэн дээр очоод тэгж мэхэд тэр авийн хүмүүс намайг тэгэл айгүй зүгээр миний бодлоор тэр авийн хүмүүс намайг тэр хүүхний хүүхдэл гэж бодсон баг. Тэгээ цалингаа яадаг гэсэн чи бэлнээр авдаг гэсэн юм уу те? Цалингаа шууд бэлнээр авсан. Тэгвэл ээжтэй л юм авч өгдөг гэсэн. Аав яатсан байсан байгаа гэхгүй. Ээжтэй л юм авалгүй гэддэг гэсэн би тэр цалингаараа. Одоо ингээд дөнгөж 13 та хүүхэд чинь ирэхээр чинь нэг юм сургуульд явахгүй талхны газар ажиллахаар үеийн хүүхдүүдтэйгээ найзлан хэл сурна гэсэн ер нь бол ойлголт авах дандаа нэг бол одоо өөрөөсөө ихч ч юм уу те ах ч юм уу хүмүүстэй найзлаад явсан байх гэж бодож байна тийм байсан уу? Тэнд бол асар олон монгол хүмүүс байдаг учраас бас миний үеийн амар олон хүүхдүүд байдаг байсан. Гэхдээ ихэвчлэн тэнд төрсэн юм уу бүр 3-4 настайгаас ирээд өссөн хүүхдүүд байдаг гэсэн. Би бас жоохон эцсэн байж магадгүй. Одоо юм бодохоор хүүхдүүд тэр чинь нөгөө жижигэн тосгоо учраас 1-2хан сургуультай 1-2хан сургууль дээр нь явж байгаа монгол хүүхдүүд нь бүгдээрээ 7-8 дугаар ангид орцгооцсон. Тэнгүүд би 1-4 дугаар анги руу орчоод тэдэртэй нийлээ явахаас нэг жоохон санаа зовсон юм уу? Бандсан юм уу? Тэгэл нэг өөргөө амар хөчөд хаар би сурахгүй. Тэрнээс бол ерөөсөө чех хүүхдүүдтэй нийлэхгүй штэ тэн чин өстэй мангар олон монгол хүмүүсийн хүүхдүүд байдаг гэсэн. Тэгээ нөгөө төрсөн өссөн хүүхдүүд чинь хэл усын мэддэг. Тэгэл би өөргөө айгу тийм мэдлэггүй л гэж өөрийгөө хүлээн зөвшөөрсөн юм шиг байгаа. Түрүү ингэ ярьж штэ би ингэ харьчуу ботчих юм гэл нөгөө ээж авийнхаа өдөөс тэгэл те ингээд тэр үгийг чи хэр олон удаа хэлсэн бэ? Одоо талх барьдаг ажилд оронгуудаа тэр үг багассан уу? Эсвэл харин ч бүр ихсэн үү? Яг та нар одоо ингэ нэг гэр бүл нэг өрнөж байгаа нэг яриа ерөнхийдөө ямар байсан бэ? Одоо ингэ нуучраа олж ин даа гэсэн мэдрэмж төрдөг байсан уу? Эсвэл ёо би зүгээр л зайлаад үгүй гэдэг мэдрэмж л байгаа юм. Үгүй. Буцаад ингэ бага насаа бодох юм бол манайх гэдэг айл айгу хангалуун байдаг гэсэн. Аав ээж хоёр ингээл бизнес хийдэг ч юм уу тэр үеийн одоо дархны хүмүүс ч ингээл вагоноор бизнес хийдэг Орос руу Орос Монгол хоёроо орно ингээл юм зардаг ер нь хөвчлэн тийм юмнууд хийдэг тэгэл хангалуун хоолтой онцтой сайхан байр оронтой тийм айл байж байгаа л тэнгуүтэй ингээ гинт ингээл гадаад ирсэн чи өөр ингэсэн юм байхгүй болчихж байгаа шүү дээ тэр чинь тэгэл хүний доор орж ажиллана ээж аав хийж байгаа ажил нь үйлдвэрийн ажилтан болцсон ч юм уу те нэг тийм надад мэдрэж байгаа мэдрэмж нэг тийм доош аваад байгаа юм шиг санагдаад тэгээд тэр авсан мэдрэмжийг одоо ингэж тэр үедээ тайлбарлаж чадахгүй байсан баха одоо яг тайлбарлах ихээр би ер нь л энийг аврах юм байна ч юм уу нэг тийм жоох хөвгтэй ойлголтоор би ажил хийж ч юм уу
Тэгээд ингээ гадаад ирсэн хүмүүс чинь тийм сайхан байхгүй шүү дээ. Тэр чинь маш олон хүмүүсийн ганц бие нөхөр одоо ганц бие залуу Монголд ихнэрээ хаяад ирсэн залуу нөхрөө хаяад ирсэн хүүхнүүд маш олон байдаг. Тэгээд тэр чинь нөгөө завхааралт явуулалт гэдэг юм чинь асар их нөгөө газар авцсан. Тэгэл хинтэй явж байгаа яаж байгаа мэдэхгүй тэгэл хүмүүс амар ирдэгсэн. Тэрний нөхөр тэнтэй явжсэн, энтэй явжсэн гэл. Тэнгүү чинь ингээл хин үний яриад байгаа, хин удлаа яриад байгааг мэдэхгүй болохоор ингээл гэр бүл салалт гэдэг юм чинь маш их зөвхөн манай гэр бүлийг ч тойроогүй. Ээж аав хоёр тэгэл салах дээрээ тулаад. Тийм болохоор тэгэл за дортж байгаа юм байна. Ер нь бол сайжрахгүй юм байна. Би ер нь ажлын талбартай гараа ер нь ингээд цааш өөрийгөө авч явъя гэсэн бодолтой байсан баг та. Тэр үедээ юу гэж бодоагүй одоо за шиг хараа тэг ичдэр очоо хандаа байж энэ хоёр ингээл ажиллая гэл мөнгө явуулаад байж ланаас гэдэг ч юм уу тийм юу байгаагүй юу? Ерөнхийдөө бол анхны нэг ихний 6 сар морол гэр мэрийг чимгчээгээ санаа штэ ойлгомжтой. Очоод тантай баймаар байдаг ч юм уу тэгээ явандаа нөгөө яг нөгөө бодит байдалтайгаа эвлэрээд ирсэн чи мөнгө гэж яаж олох юм бэ? Мөнгө чи амар хэцүү болд юм биш үү? Бид хоёрын одоо өдөр болгон за 7 хоног нэхэд идэг мөнгө чи энд яаж хэцүү болдог гэдэг яг өөрөө ажил хийгээд эхэлсэн чи мэддэг болоод би очиод одоо ер нь яах вэ? Энд нэг ажил хийгээд нэг ихчтэй мөнгө нэмэрлээ ч юм уу нэг тийм өөр юм санаа зовж эхэлсэн гэх юм уу? Тэгээ амар нэг жоохносоо том болоод байгаа бүү? Харин тийм байх тий. 63 мөрөө настайдаа ч хүмүүс ч шал ондоо юм бодцсон явж байгаа ш юу тийм өстө нэр мөнгөний үнцэн мэн байцгаа. Өнөөдөр энэ олсон мөнгөө яаж өрхөх ухааны бодно гэхээс юу тийм ажил хийж гэр бүлээ тижээ мэжээ гэж юм бодохгүй л хүүд. Тэгсэн чинь шууд л амар том хүн болцсон юм шиг санагдлаа ш. Тэгээ хэр удаанд одоо талхны цагт ажилласан гэсэн үг үү? За яг 7 оны ихэнх михнээс бол биш тэр чинь нэг 9 сар маар 10 сар. Тий, ер нь 9 он хүртэл 2 за бараг цагаал нэг 2 жил ажилласан юм байна. Тэгээ тэр хооронд бол сургууль янз бүрийн асуудал үүсэхгүй. Эсвэл нөгөө актаараа сонгуульчаал яваад байгаа юм. Тэрийг бол бас хүүхэд байхдаа бас сайн мэдэхгүй байсан баха би. Тэгээд нөгөө эцэг их гэдэг хүмүүс ч нөгөө нэг сүулдэ болохоо байгаа салангууд дунд нь байгаа хүүхэд гэдэг чинь нөгөө гэр бүлийн визээр явдаг. Гэр бүлийн эзэн аав гэсэн үг тийм. Тэнгүүд тэр гэр бүл салангууд тэр аавынх нь эхнэр хүүхэд хоёр нь хэрвээ тэр аав нь хараар явах юм бол тэр хоёрынх нь виз нь шууд унах байхгүй юу. Тэгэхээр тэр хоёрын виз ингээд саллаа гэх юм бол одоо тэр хамт эзэмштэй байгаа байр одоо тэр өөр зээл авсан юу гэдгийг ингээд бүгдийг ингээд одоо юу гэдэг чинь хин зээл авсан биш одоо хоёулаа төлнө гэж ойлгох уу одоо шууд ингээд нэг рүү нөхчихгүй л гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэр асуулт нь болохоор аавыг давах уу ээжийг давах уу гэсэн асуулт үүдэж байгаа байхгүй юу. Тэнгүүд ээж чи өөрөө мэд би бол явлаа гэж байгаа юм чинь. Тэнгүүд би найз залуутайгаа аавтайгаа юм үлдээ байчаа гэсэн шийдвэр гаргаад тэгээд үлдсэн л дээ ер нь бол тэр үед нэр найзлууд байсан юм уу те? Эсвэл зүгээр ээжийнхээ сандааг аврах гэж хэлж байгаа. Гүү тэр үед яг нэг найз залуутай болцсон байсан. Жоохон хөвтэй ч бас те. Тэр их ажлын хажуугаар хизэн гэж талах малах барьж ирсэн гинт найз залуутай болсон. Талах хийж захтаал найдалсан байна да гэж. Тийм л ах та. Тийм л ах та гэж ч бас. За тэгээ үлдлээ. Амьдрал яаж өөрчлөгдөх вэ? Ер нь бол бүр 7 дор болсон. Амар байсан. Тэгэл тэндээс ер нь амар юмнууд эхэлсэн юм шиг надад санагддаг шүү дээ. Аав хүн гэдэг чинь ерөөсөө л би ер нь аав ер нь охин гэж харагдгүй байсан юм шиг надад мэдрэмж төрдгөөсөн баггүй жоохон бахта. Намаа ингээл бүх мөхийн сектор руу явуулна. Камерын дугуулсан руу шууд авчи хийчдэг. Тэгэл би ч нөгөө нэг баах хэрэгтэй хүүхдүүдтэй хамт ингээл бүхий секцэнд явж маагаал тэгэл амар штэ одоо бодохоор. Тэгэл намайг аавтаа ингээл үлдлээ гэсэн. За окей. За зүгээр хоёлаа өстө болно чадна гэл. Тэгсэн байгаа хүн чи ер нь салалт гэдэг юм чинь зөвхөн эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг ингэж хэцүү байлгахгүй хүүхд тас дунд нь байгаа штэ. Тэнгүү тэр салтынхаа одоо өвчин зовлонд авахын тулд гэр орондоо ирэхэ болно тоглоно
мөрөөдө тоглоом тоглоно. Тэгээ тэр чинь нөгөө Чехэд чинь яг нөгөө мөрөөдө ингээл суугаад тоглолдог тоглоом гэж аахгүй нөгөө зоосон мөнгө хийгээд ингээд дараад машинууд гэдэг чинь автомат машинууд. Тийм юм амар ихтэй. Тэгэл нөгөө үйлдвэр ажилч чинь цалингаа буусан өдрөө тэгэл очрлол тэнд амар тоглоно ирчүүд. Тэгэл тэдний мэддэг сэргэлэн Монгол баажгууд чинь шууд Монгол хоол рестораны газар нээждэг тэнд. Тэнгүүд нөгөө монголчууд монголоор яриад монголоор хоол ундаа идэ монголоор архиа уугаа тэндээ байч намар гэд тийшээ очиод ингээд заваарж ууж иддэг. Тэгээ байжсэн чинь өстой яг үннийг л хэлээ. Гэрт ингээд хоол ундгүй амар хэцүү болоод тэгэл мөнгө гэлэнгүүд аавын нөгөө мөнгө нь байхгүй. Тэгэл нөгөө маа найз залуу гэдэг нэг бацаан хөөх юм тэгэл надад хоол авчиж өгдөг болсон. Тэгээд байжсэн чинь нэг өдөр байрны эзэн гээд нэг хүүхэн хурж ирснээр надруу ингээл амар юм ярьж марил би тэгэл тэрийг ойлгохгүй. Гэхдээ яг хоо жоохон ойлгож байгаа юм болохоор мөнгө өг гэдсэн. Тэгээд би ерөөс ойлгохгүй тэгэл юм мөнгө яриад байгаа би ингээд ойлгохгүй. Do you speak English? Тэгээд нөгөө чи English ярихгүй хүүхэн чехээр өдөөс яриад. Тэгэл за би ямар ч хэлсэн ойлгохгүй юм чинь нэг ихч руугаа ярья гэл тэгэл аав ээжийн тэр үед найзлаг байсан хүүхэн рүү залгаал ингээл нэг юм яриад хама та энэ үнтэй яриач гэсэн чинь байрныхаа мөнгө өгөөгүй 2 сар болсон байна танаа аав чинь. Тэгээд энэ хүн үржээд ингээ байрнаасаа гар гэсэн байна та хоёрыг. Гэтгсэн тэгээд надад угаасаа мөнгө байхгүй би одоо ямар хоол авах ч мөнгө байхгүй. Тэгэл аавтайгаа үлдэндээ гэсэн юм чинь шууд оронгоор ирж байгаа юм чи тэгэл за одоо яг байрнаас тэгэл аав орой тэгэл ирээл яасан гэл тэгэл би ч ойлж унжаал хайшаа машин өстө нэрэ яг чандраад байгаа ингээл айгүй миний хувьд тэр айгүй хэцүү байсан. Тэгэл угаасаа тэр хүн чинь манай монголч тэгэл сар байчилтай их жаахаа гэсэн юм байхгүй шүү дээ. Гар гэлтэж байгаа юм чи тэгэл окей let's go юм аваад аавын машинд нь орол. Машинд нь байж байгаа юм чи 2 хоног 3 хоног тэр ч өвөл байсан заяа. Тэгээд нөгөө гэрээс авч гарч ирж байгаа юмнууд ч асар их. Тэнгүүд машин дотор дулаахан хонно гэдэг чинь бас амар хэцүү. 2 дахь хонлоо. Тэгсэн чинь хөөрхий манай найз залууд ч одоо жоохон хөвгт байсан да. Тэгснэ би ер нь автаж ярьж байгаа чамайг өөр гэртээ авчиж байлгана. Чи юмнууд аа тэгээд манах руу явна. Тэдөөхгүй. Тэгэхээр би бодлоо. Ваа. Ясаг хөөрхий. Хаана хөвгтэйсэн? Монгол. Тийм үү? Тэгээд юмнуудаа хөрхийн мэн тэгэл хэдийн юм хоёр чимдам дотор ялгачаал гэртэн очисон чинь тэр маань бас өөрөө айл яаж өрөөнд амьдэрдэг. Угаасаа ер нь ихэнх монголчууд тэгж амьдэрдэг. Тэгээ очисон чи ээж нь айгуу сайн хүн тэгэл заа өстө нэрмээр гэл. Тэгэл тэднээд амьдарч эхэлсэн. Тэр хөсөж байгаа айлын ч гэсэн би таньдаг байсан. Тэгээд айгуу сонин. Тэр нэг өдөр босч 0 гарч манай аав тэр айлын галтхуу зогсож байгаа. Ээжээ. За. Хүй гарсан чаа. Сайн уу гэтэх нь та юу хийж байгаа гэсэн чинь аав нэнд амьдарч байгаа шин. Яа өнөөдрөөс энд амьдрнаа. Хойлоо хөршүүд болсон гэшнээс. Яна аач хүнтэй сууц юм уу? Үгүй тэр айлын тэгээд нөгөө тэр айлын яг та машин тэргэнд байж хар манад вэ гэж бас аавыг авчирсан байгаа байхгүй юу? Амар сонир. Тэгэл би одоо юу хэлэх вэ? Би ч гэсэн хажуудлынх нь айл одоо тусдаа өөрөөр тусгаарлаад байгаа байх шиг. Тэгэл амар сонир. Аавтай байсан тийм харилцаа. Тэгээд манай айгуу гоё хоол идэг хүн байсан. Тэгээд ингээл ороймоор ороод ингээд аав хоол ийцэн зөө тэр айл. Тэгээд манаа бас хоол ийцэн. 2 тогоотой хоол. Тэгээд тогоотой навж орж иддэг ч юм уу. Тийм байсан тий. Өөр юу асуулаа? Юу тэгээд цаашаа ярийч. Тэгээд цааш кино үзэж явах чи. Тэгээ кино үзэж явах чи. Яг кино үзэж явах чинь тасалчих. Дараагийн анги маргааш орно гэж амжилт юм боллоо гэж. Тэр чинь ер нь хэд бол нэг 12 сар мар гарч исэн. Тэгээд манай ээж холбоо бариад. Ээжтэй бас нэлээд одоо холбоог байсан шүү дээ. Ер нь бол тэгэл хаяадаа тэг би ээжийг одохдоо бас ингээл хүнээс салаад явцсан. Өөрөө бас хөлөө олох гол ингээл явж байгаа тий. Хэдий ах эгчнэр ингээл Швейцар, Франц ингээл бүгдээрээ байж байгаа ч гэсэн хинч тэгэл за би чамаа ингээл аав чи одоо шууд над хоёроо хаяад ирмэр гэсэн юм за ярьсан байлаа ч гэсэндээ тийм амар юм бол биш. Тэгэл хүн хэдий хамаатан садан ч гэсэндээ өөрийнхөө гэртээ байлгаал ингээл хамаг юмаа
дотор ч үнгүүл байж байгаа шүү дээ. Тийм гэж байхгүй. Тэгэл за чи одоо ирсэн юм чинь одоо өөрөө очиж олж гэдэг юм уу. Ээж ер нь дараа нь хэлэхэд бол тэгэл өөрөө л очиж олно шүү дээ. Тэгээд ээж нь ингээ шавцаад ирсэн. Тэгээд чи ингээ энд хүрээдэрээ хүүхдийн тусламж зөндөө байд юм байна. Тэгээд байр байна, хүрээдэр тэгээд ингээд нэг тийм бага орлоготой хүмүүсийн хүүхдүүдийн одоо хүүхдүүдэд боловсрал олгох тийм хөтөлбөрт хамрагдаад шавцаар руу орох болоо. Тэгээ шавцаар руу ч нөгөө нэг за яг 15 та байсан ч гэсэнтэй намайг ганцаар нь ингээ явуулах ямарч боломж байхгүй. Байсан л байх л та гэхдээ мэдгүй ямар ч гэсэн намайг тэгдэг байхгүй ээж. За ингээд машин захиасан байгаа амар заяа. За тэр машинд тэдэн цагт тэр газрын гадаа бүх юмаа бариад өөрөө авъя гэсэн бүх юмаа бариад зогсчихъя. Чамааг нэг машин ярьж аавна. Дотор нь хүмүүс байгаа. Тэгээд ер нь замын турш ер нь юм ярихгүй явсараа л чи ирнэ. Тэг би бодож байхгүй энэ одоо бүр мөр зардаг мардаг. Ийм ч авч яваад ингээ дотор ургаангүй болох үедээ. Тэгсэн ч гэсэн за энд баг ингэж аавтайгаа хөшөөд болж амьдарч байхаар ер нь ээж руугаа явъя гэсэн бодлоо байсан. Нөгөө найз лам хамаагүй болсон байх нь шүү дээ явж байгаа. Найз залуу бол тэр үед бас за явуул гэсэн. За ингээ чи ингээ би бол чамайг бараг л мэдээж 2 жах хүүхд аль нь алийг авч явах уу тэгэл. Мэдээж тэгэл явсан дээрээ за чи тийшээ явсан дээр арай ирээдүйдээ швейцар гэдэг чинь ингээл тэгээ найз залуутайгаа ярьсан. Тэгээ бит хоёр ер нь хоорондоо л мэдчихэл гэж бодсон юм шиг жоох хүүхдүүд юм чи. Тэгэл найзууд байжтай ч хэлээгүү тэгэл. Тэгээ яг тэр заасан газар нь заасан цагт найз залуутайгаа 2 чимдантаа зогсоод комбитол ирсэн юм санагдав. Дотор нэг 2 хүүхэн байсан. Тэгээд би ороод паспортаа өгөөд тэгээд найз залуугаа тэгэл хүмүүсээ уйлж мөлөө за баяртай гэлтэр чи одоо баг 10 минутын үйл явдал болол тэгэл чигээс гарсан шүү дээ ямар сонио. Бичиг баримтаа өгдөг нь яаж аа? Мэдгүй заяа. Би одоо тэрний учрыг шалгав. Ээж наад хүндээ итгэл зүгээр бушуугаад наашаа орч ирэл гэсэн. Тэгэл за ээж дээр очиж байгаа байна гэж бичиг баримтаа өгсөн. Жолооч нь ингээд паспортууд үзүүлээд өөртөө байсан паспорт тэгээд артлын ачаага нээж мөөл ер нь машин тэргээл шалгуулсан юм шиг аа. Би тэг яг нөгөө анх удаа тэгж хэлмэлээр гарч марж байгаа. Нөгөө чехэд байсараад бусад орн руу яаж ордог гэдгийг одоо ямарч мэдээлэхгүй байгаа шүү. Тэгэл за ер нь ингээл бөөнөр нэг форко шиг юм дотор чигээл дарахнаас хот орж байгаа юм шиг явсан байгаа байхгүй юу? Тэгтээ замдаа шууд швейцар руу ороход хол байсан одоо болохоор яг хол байсан байгаа. Би одоо замдаа одоо усан үүрээ зогсооддаг байна. Бодох заяа. Миний бодлоор одоо швейцар мөд Улаанбаатар орж байгаа юм шиг болон гоч. Замдаа зогсоод за амарцгаа гарцгаа шээцгээ байцгаж би одоо шимээр баг чи яа зогсоод тий. Хийж очмоор байна гэлээ. Австрт нэг зогссон. За Австрт орж ил за би энэ гадаад орн гэдэг чинь юм л юм байна гэж яг тэр үед бодсон. Швейцар руу ороод бүр тэр бодол маань чехэд одоо өгсөн үүрээ чаа. Уушлараа гэхдээ үнэхээр нөгөө юунаас сум аймгийн төмөвд амьдарч исэн хүн чинь ингээд цаашаа гараад ирэхээр амар гоё байсан. Замдаа нэлийн айсан бас. За одоо энэ яах вэ их болоо. Гэхдээ маш гоё ээжтэйгээ уулзсан. Амар гоё байсан тийм. Очоод бас амар байгаагүй тэгэл тэр чин хөтөлбөрт морлоо гэж шууд маргааш хөв бааш гэж оруулахгүй штэ тэгэл ээжтэй хамт гадуур явна өмсөх хувцс хунаар тэгэл хүн амны өмсгөө хүний одоо хувцснуудыг өмсөн айл гойн тэгэл хар ажлын юм зөөн гэр орны очиж цэвэрлэн тэгэл ээж л бүх тийм мэдэг байсан тэгэл би ч гэсэн тэгэл туслаал амаат нь яг тэгэл очсон цагт бол аюу хэцүүс ч тэгэл чи бити дураараа байгаа да яг жоох хөөх тэгэл жоохон ууралж муурлангууд аварцсан хаанаас яаж ирснээ сандгүй ямар гэл эцэг хийгээ зовоосон гэл аюу тэгж хэлдэг байсан. Тэгэл тэр дарамтанд амар хэцүү гэдэгс тэгэл за хаста одоо чи яг зөвүүн хийн шүү одоо энэ хэлийг жилийн дотор сурчгаа герман ойлгож чадчих хаа одоо сурчих гэл яг өөртөө тэр амралтыг өгөөл тэгэл сургуулаас хэдий тэр хөтөлбөр байсан ч гэсэн бүх юмд нь явна.
Бүгдэнд нь явна. Хаашаа яв, юу хий, бүгдэнд нь явна. Тэгжээж би тэр хэлийг сурна. Өчнөө гадаад хүмүүс дотор нь тэгэл Георг, одоо юу гэж би одоо тэнд очиод анх Литван, Лихтенштайн гэдэг орн байдгийг одоо мэдчихэж шүү дээ. Тэгээд нөгөө ийм орн гэж байдгүй юм уу? Бүр ингээд. Нөгөө Литван гэдэг чинь Дракула та юу? Тэгж мэгээд ингээд өөр амар олон орн Европ байдгийн байна гээл яг яал. За хэлийн сураад чи урагшлах юм байна хэлгүй бол чи авах юм байна. Тэгээ сургуультаа сураад амар сайн сурагч байсан. Хагас жилийн дотор маш сайн хурдан хэлийн сурсан. 7 оны 5 дахь өдөр болгон сайн сурсан хүүхдүүдтэй урамшуул олгож бэлэг өгдөг байсан. Тэр нь болохоор Швейцар дотроо өөр газар одоо аялах вагоны үнэгээр айсгүй сайн хүүхдүүдийнхэн бол одоо 18 хүрээгүй бол чи ер хүүхэд байх юм бол амар хөглөхтэй Швейцар орно. Одоо үнэгүй амар олон үнэгүй юмнууд хүүхдэд ээлтэй тэгэл сайн сурах юм бол 2-7 хоногт хэдэн ч удаа усан онгоцоор явж болно. Тиймэрхүү урамшуул айсгүйл одоо тэр чинь Швейцар чинь нэг тал нь Францаар, нэг тал нь Италиар, нэг тал нь Германаар ирдэ штэ. Би ч одоо Германаар ирдэг кантонд байдаг байсан хүн чинь Итали руу явах одоо тийм эрх хавна ч юм уу те. Тэг тэрийг ингээл түүж байгаа штэ. Тэнгүүч ингээл оноо цуглуулна. Тэгэл оноо цуглуулсан тэрийг одоо нөгөө ваучер гэж байдаг штэ. Ваучер болох уу эсвэл одоо 10 ширхэг ваучер болох юм бол одоо бэлэн мөнгө авч болно ч юм уу те. Гэхдээ тэр ваучерыг цуглуулахын тулд амар хэцүү. Тэгэл сайн байх хэвээр одоо амар үлгэр жишээ байх хэвээр ч юм уу те. Тэгэл та бүр улаан цай гэдэг шиг та өгч байгаа юм шиг тэр ваучер цуглуулдаг байсан шүү дээ. Тэгэл та цуглуулж байгаа тэрнийг 50 франк хүрнэ. Түнг дээж үзэх ээж мөнгө авах уу? Ер нь амар тийм байдаг өстэй. Тэгэл ээж та яах гэсэн бэ миний охин. Тэр сүлжээ мөнгөтэй аваад дараа. Тэгэл би ч өгөх дуртай ээж ч гэсэндээ нэг тийм надад санаа зовхгүй ч юм те. Гэхдээ яг тэр болтлоо. Тэгэл хулгай хийж байгаа хүмүүс туслана штэ бас. Тэр чинь одоо ингээл хулгай хийж байгаа хулгайг гараад ирсэн хүний цүнхийг үрж явна ч юм уу. Тэнгүүд чи ингээ хулгай хийсэн бараата цүнх үүрээд тэндээс амьд гараад явлаа гэхэд чамд хулгай хийсэн бараанаасаа нэг юм өөх ч юм уу. Тийм зэ айсгүйл хулгай хийсэн цүнх үүрээд гараад яв тэнгүүд чамд 20 франк өгөн ч юм уу. Тэнгүүд тиймэрхүү ажлыг ингээл хийхэд бол хайрштай. За хаана цүнх үүрхаар цүнх гэдэг зэрэг яг. Тийм зармар байд юм уу? Яаж тийм ажил болох вэ? Тэгэл хүнээс хүний хооронд тэрний тэр тим хийжлээ тэр нэг цүнх үрээд гарах хүн хайж илээ мэйжлээ ч юм уу. Би байгаа шүү ч юм уу нэг тийм. Жоох үг болохоор нэг анзаарахгүй ч юм уу. Тэг нэг хүмүүс ч нөө электрон бараа амар их өмөртэй бас амар хулгаална. Тэнгүүд нөгөө сүултээ мэддэг болсон хүмүүс нь. За одоо ингээл би ингээл шууд амар улаан цай шалахгүй байгаа ч гэсэндээ ажигладаг болчдөг. Тэгэл ер нь ямар нэгэн дэлгүүрлөө зүгээр би ч одоо хулгай хийхгүй ч гэсэн зүгээр орж байгаа шүү дээ. Тэгэл нэг аац царайтай нэг бор хүн дэлгүүр орох юм бол зарим бүр оруулахгүй ч юм уу. Тийм юм сүүлрээ аяг хэцүү болол тэгэл зарим Швейцарт сайн яваа Швейцарт үнтэй суудсан монгол хүүхнүүд би бинийг ойлгоно. Тэр бол энэ бол яг үнэн бодит явдал биш худлаа мааж байгаа юм шиг. Мах авахгүй юм аа гэлдэг. За махны хулгайч нар ингээл. За хэдий хэлийг авах юм бохоо. За 30 хэлийг авах юм аа. Хэлийн тэдээр бодоод за мах нь 15 франк байлаа гэж. За би нэг хэлийн 9 франкаар авъя ч юм уу. Тэнгүүд нөгөө хулгайлж байгаа маха 9 франкаар зарч ийна гэдэнгүүч. Окей, даваа юу шууд очиод тэгээ зарчий. 30 төлөөрөө маха аваад очлоо тэр цагаас өмнө цагдаа та зогсож идэг. Тэгэл энэ ингээд хулгайч ингээд барьж өгөөд ч юм уу тийм амар юм зөндөө байдаг. Хаасгал өчнөө хараар ингээд ажиллаж байгаа хүмүүс чинь гэр цэвэрлэх ажил гэж байна. Тэнгүүд чинь гэр цэвэрлүүлж байгаа цалингаа авах болгон цагдаа дутчихдаг. Тийм. Монголчууд байгаа юм байна шүү дээ. Тэгээ ер нь монголчууд байгаа. Тэгээд одоо ингээд хуучин барааны тэр зах дээр ингээд онгоолгоогүй бараа ингээд амар хамтхан зарангууд нөгөө Швейцар хүмүүс ч юм уу тэрнгөр явж байгаа хүмүүс ингээд энэ чинь тийм үнэтэй байдаг энэ хүмүүс чи эдгээр зарж штэ интернет дээр очие гэд ингээд маш олуулаа монголчуудын бараан дээр очичингууд тойрч зараа барьж байгаа алтрууд ч юм уу өөр хүмүүс нь ингээд хатаархаад тэгээд зодтолтон тэндээ
Тэгээ зодтолтонгуудаа тэр хүмүүс нь монголчуудын бараг хулгаална, авд цухтаан. Тийм. Тэгээд нэг ингээ барай зодж яваад нөгөөдөл нь хурж тавьсан дэлгэсэн барааныг ин аваад ингээ авч шүүрээд ингээ цухтаад явчихдаг гэсэн үг байхгүй. Ямар амар. Тэгэл ингээ тэр чинь нөгөө жаахан хүүхд чинь тийм харгууд амар гангстер амьдрал. Юу нөгөө талах болох барих чинь зүгээр талхаа барай байж гэсэн чинь. Тэгэл амар монголчууд тэгж ойлно. Айлсгүй одоо ингээл өвчнөөрөө одоо зөндөө бичиг баримт авсан хүмүүс байдаг. Одоо элегний цирроз ч юм айлсгүй ингээл нэг бөөргөө одоо тийм өвчний шалтгаанаар бичиг баримтанд хүрсэн хүмүүс нь тэр бичиг баримтаараа далимдуулаад ч юм уу бас яг тийм бичиг баримтаа хүн чинь нөгөө эмээ жоохон хямдруулж авна. Тэнгүүл чинь хямдруулаад аваад зогсчихгүй бас хулгай юм. Тэгэл хулгай ихтэй тэгэл бас илүү юм хулгаалах зорилгоор ч юм уу нэг тэгэл хулгай их сонирхолтой баачгаануудыг хайгаалцаа ойлоо тийш очиод барал тэрийг тонч юм ачи. Гэхдээ тэгж тонж гаргаж ирэнгүүтээ би өстө өвчтөө хүн миний бичиг баримтыг хармаар гэд нөгөөдгөө барьж өгнө. Яа кино. Үгүй. Цаашаа ингэж явахаас өмнө одоо нэг юм хоёр зүйл нэг юм дунд нь ингээд орхигдоод нэг тодорхойгүй үйлдэл цаасагдаад байна. Чи нөгөө сургуульд явахгүй байж байгаад очиод ингээд ячиж байгаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол Монголд эзэмшсэн 7 дугаар анги боловсралтай. Тэгээд ингээд сургуульд сурахгүй байжсэн 15 таатай нэг одоо сургуульд орж байгаа. Тэр хэдгээр ангид орсон бэ? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар болохоор зэрэг тэр хөтөлбөрт хамрагдсан болохоор чи ээжээс тустай байсан гэж ойлголоо. Тустай байсан. Ер нь бол ээж ээжийн ихчийн хүүхэд зардаг гэсэн. Тэгээд ээжийн ажиллаж байгаа газар тэндээс маш ойрхон миний явж байгаа хөтөлбөр төр сургууль маш ойрхон байсан болохоор охтуудын одоо мен дээр яараа гэж дотор байр 8 дугаар ангид орчихсон тийм. Ангид нь явуулангаа хичээлийн сургадаг гэсэн. Одоо хэлний курс нь давхар. Тэнгүүд ингээд давхар ингээд сураа явуулчаад надад ерөөсөө тэгж нөгөө одоо уйлрах ч юм уу тийм байхгүй. Мэдгүй ч байсан чи шууд ингээд чамд ингээд герман швейцар хүмүүс чинь ба гэж чиний дээр шууд ингээд ярангуйч ойлгохгүй байсан ч гэсэн тэрийг ингээд шууд автоматар нөгөө чихэн онгоо гэх юм уу. Тэгээд нөгөө тойл бичгийг одоо юу гэдэгч байсан тойл бичиг аваа тэрийг яаж хэрэгэлдэг ерөөс тийм боломжгүй ч юм уу мэдгүй байсан болохоор би ер нь миний ганц тэндээс авсан сайн зам болохоор одоо жишээлбэл маанун гэдэг үг байлаа шүү дээ. Хэрвээ тэр багш маанун гэд ярьж байгаа сэдвүүдээ амар олон хэлээд тахаа зөвхөн тэр маанун гэдэг үгийг би ойлгохгүй бусад өгүүлбэрийг ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ тэрийг ингээд маанун гэдэг үгийг ерөөсөө интернетээс харахгүй, тойл бичиг хэрэглэхгүй бусад тэр ойлгож байгаа өгүүлбэрээ орчуулсаар хагаад маанун гэдэг үгнийхээ утгыг олох ойлгож байна уу? Тэгж хэл сурч байсан би. Тэгээд одоо ч гэсэн тэрийг хэрэгэлдэг. Тэр амар сайн сурсан зүйл байсан. Тэгээд нөгөө ээжээс хол дотор байранд жинхэнэ freedom. Буцаад freedom. Хэдий сайн байсан ч гэсэндээ хэдий ээжтэй мөнгө өгж байгаа ч гэсэндээ өөрөө ингээ жоохон чадaltaй болоод ингээ өөрийнхөө хичээл зүтгэлээр яваад ирэнгүүт нөгөө хүн рүү бас үг хэлж чаддаг болчт юм байлээ. Жишээлбэл ингээ ээжийн хамаатан садан мадан гастаа арчаа морчин хуц чи чадж байгаа мó би чадчих ч нэг тийм чамаас мөнгө уулгаатай нөө би өгч юм ч нэг тийм болцсон жоохон байжж ээж байгаа доош нь оруулахгүй л гэсэн нэг тийм байсан бах та. Тэгээд том болоод нэг 16 нураатай болоосон чи ихч Монгол төрөөд. Өө за. Тэр хэднээс зөрүүтэйсэн юм бэ? 2 насны зөрүүтэйсэн. Ихч нэг 18 талаа хүүхдтэй болоо. Тэнгүү чин амар сүн санагдаж байгаа юм чинь 15 тасалцсан ингээд ихч маань ингээд төрчлөөнгөт би нөгөө толгойн дотор 15 тагаараа бодоо яваад идэг амар сонио. Тэгээ хүүхд болчихсон яа чадж ин 15 тань байж гэж амар тийм бодож яваад. Тэгсэн чинь нөгөө нагац их очингууд чинь миний их чи хүүхдэд нөгөө жоохон хүүхдэд юм зориулаад эхэлчихсэн юм лээ. Өөрөө жоохон юм чиж. Тэгээ алсан мөнгөө ихч рүү явуулна, хүүхд рүү явуулна, ээжтэй өгнө. Гэхдээ яг нөгөө оюутны байранд оюутныг нэ тэр Медлен Вон Хайм байсан болохоор амар дураараа амар олон орны хүүхд хар одоо халтар заач байна л да. Гэтэ ингээл айгуу цөөхөн тэнгуү чин тэр хүүхдүүд чинь ингээл яг нөгөө хар тамхи маяг хэрэглэн болохгүй бүтгүй юмнууд хийн одоо монголоор одоо яриад байгаа тэр цав мав өнөрлөх гэдэг. Тэр бол яг цав биш байсан ч гэсэндээ ингээл нэг өөр юм айгуу сонирхолтой болсон. Яг нэг юм
өсвөр нас одоо пубертетээс нэг жоохон дээшээ болсон хүү хаана яаж ин арх уун хаана хэмтхэн арх байна одоо яаж авах боломжтой байна хаанаас ч жахан бол өмнөхгүй өгөх юм өгөх гэл нэг тиймэр жоохон буруу зам руу орж гисэн гэх юм уу а чи өөр гэлж байгаа тий тийм би хэдий тэгэл амар хичээгээд байгаа гэсэн чи хажуугаар бас юм ийгээд штэ тэгэл хичээлээ тараал маргааш хичээл хүртэл мэдээж зайтайгаа тэр үчин жоох хүүхд одооных шиг ингээл спорт хийхгүй те тэгмээ таг сайн бүтсэн завтай өөр юу хийх үү хаана ямар юм парти болж гин Африк парти руу амар их явдаг болсон. Найд нийлж байгаа хин хүүхдүүд нь харууд Этиопиагаас ирсэн, Египтээс ирсэн хүүхдүүд, Сенегал, Зимбабве гэл байнгын харуудаа нийлдэг болсон би. Тэгэл тэрднэр чинь ингээл шоуд холгондоо мэдээж харууд юм чинь тэгэл намайг уруулна. Тэгэл тэр чинь бичгээр барим шалгандж явах. Тэгэл би шууд ингээл ороод эхний удаадаа зөвхөн арх марх ингэж яаж байгаа. Нэг удаа амар шокнд орж. Тэрийг одоо яг юу гэж ярихаа мэдэхгүй байна. Гадуур ингэж хоёр хар найзтайгаа явж байгаа. Одоо бид гурван эмэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгээ нөгөө хоёр чинь хоёр Германаас ирсэн залуутай танилцсан юм шиг байна. Тэр нь ингээд богооноор швейцар руу орж ирж байгаа байхгүй. Тэнгүүд намаа ингээд дагуулж аваад ингээд тавуулаа нийлээд ингээд архитал нэг шоудаал гадаа мадаа сууж мөнгө. Яг анхандаа ингээд бүх юмаа ингээд санаал ингээд амар уусан л ах. Би миний бодлоор нэгс ирсэн чи би ингээд юун дотор явжсэн. Трамбаны яг хаахтаад миний найзууд ингээд гадаа нүлдээд намайг би ингээд трамбан цугаад ингээд явцсан заяа. Тэгээд ингээд дахиад нисэрсэн чи би Цюрхийн богооны бодолд ирсэн заяа. Өөрөө төдөө. Яг өөрөө яг тэр архийг бол цэвэр архиар уусан гэж би яг бодохгүй байна. Яг үл тэр чинь ингээд дамжуулж ингээд уусан учраас. Тэгээд ингээд амар ингээд бүлжээд бус амар болсон байсан. Тэгээ яг тэрийг яг тэр донд юу болсон бол гэж нөгөө тийм траума авсан гэх юм уу? Би яаж явж байгаад энэ одоо богоны бодол дээр ирсэн гэдэг юм намайг амар удаан гэж хөөж явсан. Тэнгүүд тэрийг ингээд нөгөө ингээд араас нэг юм дагаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд идэгсэн. Чи яг тэр хугацаанд яг юу хийсэн бэ? Нөгөө тэр нэг бодлоо мартахын тулд ингээд хүн хаана үүс татчих юм ч юм уу. Тиймэрхүү ингэж үүс татчих матах юм дээр ингээд жоохон мартагддаг гэх юм уу? Нэг тийм жоохон мартаад ирсэн чи тэндээ дуртай болоод ч юм уу нэг тийм болоод. Тэгэл сүүлдээ нэг нөгөө би ч нөгөө юу яадаг гэсэн татаж ундаг байсан. Мэдээж татдаг байсан хүн чинь дээрээс нь ингээд өс татангууд чинь би организм ингээд жоохон хөвгт ингээд хэрэглээ тэгээд өөрөө ингээд татдаг хүчтэй байж байгаа хичээл дээр байж хата татаж ундаг болсон. Хичээл дээр байж байгаа л татаал унаал тэгэл нэг сэрнгүүд эмнэлэг дээр сэрсэн байдаг. Тэгээ яг өөрөө яг яаж татаж унаад байгаа ерөөсөө мэдгүй. Тэгээд манай ангийн хүүхдүүд л намайг зарим ингээл амар уйлж малал амар чист амар байдаг гэд. Тэрийг ерөөсөө өөрийгөө харж байгаагүй байж байгаа нэг удаа гэртээ татаад би өөрөөнд амар том юм шкафтай байсан, тартай шкафтай. Тэгээ ингээд татж байгаа яг мэдрэмж надад яг юу төрдөг вэ гэхээр ингээд миний мэдэрч байгаагаар гидс одоо ходоод ингээд мушграад идэг гэх юм уу? Ингээ эргэхтэй дэдэг надад өөрт мэдрэмж төрдөг. Тэнгүүд яг тийм мэдрэмж ирсэн чинь би нөгөө өөрөө яагаад за яг татах чинь яг одоо татлаа гэж бодсороо татчих байгаа байхгүй юу? Тэгээд толны өмнө байж хата татсан чинь би зүгээр л өөрөөс амар муухайсан тэр өөрийгөө тэгж харахад тэгээд за эмлэг дургаа орол тэгэл дуусаал гарч ирж байгаа юм л да. Тэнгүүд за ер нь энэ хоёр ер нь ингэж хийх юм бол ер нь биш юм байна, болохгүй юм байна. Тэгээд татгаа болоод тэр ер нь бараг хамгийн сүүлийнх байсан гэх юм уу. Тэгээд сургуульдаа яваад арай гайгүй болоод тэгээд тэрнээсээ гараад тэгээд гэрлөгөө явж хаад нөгөө ангийн банд миний бодлоор тэр Танзан банд байсан баг. Швейцар төссөн. Тийм банд тэгээд би ингээ тийшээ явах гэсэн чинь юу ахгүй богооны билет байдгүй. Тэг би ингээ торгуулахаас айгаад байна. Чи юу яачих. Надад тийм жоохон байгаа юуг аваад, өсийг аваад төрөвчөндөө хийгээд тэгээд би яг буух бодлохоор ингээ чамаас авчаа хэрвээ ингээ юу ирэх юм бол
контрол ирэх юм бол би ингээд цогтход бэлэн байж. Би тэгэл жоох хүүхд тэрэнд нь итгэж байгаа юм л да. Ер нь бол тэгээд контрол байсан. Тэр хүүхэд бас явсан. Контрол над дээр ирээд би төрөвч онгоолгоод пледээ шалгуулад төрөвч аагаад тэгээд явчихсан чинь сууж авсан богоон хүрх газар хөрөг гэж байгаа замдаа зогссон. Юу ч байгаагүй гэж замдаа зогссон. Тэгээд зогссон байжсэн чинь гайхаж байгаа шүү дээ тэр чи яагаад зогсож байгаа юм бол одоо энэ ингээл дундаа зогссон шүү дээ. Тэгж бодож байгаа юм. Тэгсэн чинь буцаж хөдөлж явахдаа плед шалгагч нь 2 цагтаа та орж ирсэн. Тэгээд шууд холоос ингээд над руу шууд заагаад тэнд ингээд над руу зааж байгаа байхгүй. Тэгээд нөгөө 2 цагтаа хүрчээ сайн уу ингээд босноо германаар ирэх үү англиар ирэх үү гэдэг би германаар ирнэ гэсэн чи за та намайг дааж гарна гэв. Тэгээд дараачийн буудлын дээр нь шууд богооны буудлын хажуу цагдаагийн газар үт юм л шүү дээ. Мэддэггүй төрц дүр ингээд юм цагаан түүч шиг байсан ш. Тэр цагдаагийн газар гэсэн. Тэгээд тийшээ ороод цаашаа одоо яаж одоо процесс нь юу болох вэ? Яах юм бэ? Яагаад энэ хүүхдэд ийм үс байсан тэр ч гэдэм үү те. Тэгж саатуулагдаад тэгээд тэнд маш амар уцаа за миний бодлоор баг 4-5 цаг болсон баха. Гэхдээ ер нь гайгүй яах вэ хүү гарч тамиг татах уу ингээд зүгээр шүү зүгээр одоо ингээд бид нар юу ч мэдэхгүй цаашаа ингээд процесс болтол та ингээд зүгээр ингээд байх хэрэгтэй. Тэгэл хүлээгээл тийм цагаан микро шиг нэг тийм машин ирэл тэгээд намайг ард нь суулгаад аваад явсан. Тэгээд ард нь суулгаж авч яваад 18 хүрсэн байлуу 17 хөрсөн мөрөөгөө хоёрын голтол байсан бах та. Яагаад гэвэл тэд нар хоорондоо ингээд ярилцсан наач хөрсөн байдс ч үгүй хүрээгүйгээд тэгээд тэр шийдвэр нь болохоор хүүхдийн шорон руу явуулах уу том хүний шорон руу явуулах уу гэсэн асуудал дээр ярьжсэн байлээ. Тэгээд өмгөөлөгч гарч ирсэн. Тэгээд өмгөөлөгч гарч ирээд за ингээд өмгөөлөгч ингээд усаас өгж байгаа. Тэгээд ингээд чамайг эхлээд ингээд шалгана. Хэрэглэсэн хэрэглээгүй байна уу? Яагаад би таавж авсан? Чи одоо бүх бүрэн тайлбарлал одоо шууд ингээд би ингэсэн гэж ярих ямар ч ирэх байхгүй, боломж байхгүй. Эхлээд бүх юм ингээд одоо шалгана, шинжилгээ явагдана. Тэгээд дараа нь ингээд шийдэгтэнгээл тэгэл шинжилгээ аваад тэгэл нөгөө gun shot гэдэг нь юу гэдэг лээ. Нөгөө зураг авдаг штэ баруун зүүн талаас. Тийм зураг аваад тэгээд тиймэрхүү ерөөсөө үзэж байгаа хүүхэд ч амар санагч хүү мэж бүр амар асуурна кос. Зүгээр зүүнүүднийхээ тэнд мэнгтэй ч юм уу эсвэл тэр нь тийм байна. Тийм одоо таних тэмдэгтэй ч юм уу ингээл нэг нь одоо хэлээл нөгөөт нь компьютер дээр бичээл. Тэгээд баруун шаарыг зүүн тишээ хойшоо одоо юма тайлбал ирэх. Тиймэрхүү бүгднгийн хичээл за авч яваад тэгсэн чинь намайг нөгөө насан турш хүмүүсийн газар аваачсан. Тэгээд насан турш хүмүүсийн юм амар юм өндөр таацтай. Тэгээд хан дээр юм улаан коноптой. Тэгээд тэн дээр дарах юм бол тамхи мамх бол хангалттай өгнө. Тэн дээр ингээд дарах юм бол тэр коноп нь ингээд сугарч гарч ирнэ. Сугарч гарч ирэнгүүт тамхины асаагуур машин дотор идэв штэ. Тий татдаг уу? Тэгээд ингээд сугарч гарч ирэнгүүт цаана ингээд улаан цог тэгээд чи твшаа тамхи оруулж байгаа сорно. Тэрнээс бол нөгөө жожгол оруулахгүй, үдээстэй гутал оруулахгүй, үдээс хүн өөрсдийг алчдаг гэнэ. За. Ер нь амиа хорлох одоо бүхэл боломжийн л хоригдгал юм шиг байгаа. Хэрвээ ямар нэгэн юм хүсэх юм бол камер руугаа даллна. Тэгээд одоо юу хэрэгтэй яах вэ гэж асуугаад тэгээд одоо тэгэл кино мэн дээр гарангууд хоол мол амар заваа маваа гэж бүгд чинь. Тийм бол ерөөсөө биш. Уус уух уу, жимс яах уу бүх юм ингээ хилээд авч идэж болно. Гэхдээ яг хөө тэгэл тийм газар орсон чи хийдэ тэгэл зайрмаг гэдэг яа. Тийм байхгүй шээ. Тэгээд тэнд нэг хонсон. Нэг хоноод хоёр дахь хоног дээр нь өглөө өмгөөлөгч үржээ. За энэ биш одоо өөр ингээ газар руу явна чи ингээ тосон төрөйгөө гэд тэгээд хүүхдийн шоронд авчихсан. Тэгээд хүүхдийн шорон бол тэр бол ихтэй ер нь бол айгүй юу байсан. Нөгөө хүүхдүүд гээд ороодсон хүүхнүүд чинь жирэмсэн. Тэгэл ингээл тэгээд тэр шорон нь бас яаж ядл яг нөгөө хотынхоо төвд хүүхдүүд уучраас ингээд сургуультаа бас аюу ингээд яг хашааны цаана ингээ харангууд энгийн сургуулийн хүүхдүүд яваад байдаг.
Тэгээд тэр нь ингээд шорон ч юм уу. Тэгтээ бас яг ингээд тоглож моглох чөлөө цаг маг амар их. Тэгээд би бол нийтдээ 3 унсан. 3 дахь хоног дээр намайг гаргаж ирээд за одоо ингээ ярина юу болсон энэ шинжилгээ мэнжилгээ бол зүгээр яаж одоо яг үйл процесс бүх болсон юм үнэн зүгээр нь ярьж иж чамаа ингэж юу авах шидэгдэн тэгтээ бол яг өөртөө хэрэглээгүй одоо бидээ авч явсан одоо грам барам нь бага байсан учраас ч юм уу гол нь яг яасан үйл явдлаа яргээл. Тэгэл яг ихнээс нь яриад манай ангийн хүүхд тийм газраас ирсэн надад ингэж өгсөн. Окей, би тэгээд ингэж авч явсан. Өөрөө буухад алга болсон. Ийм болсон. Пак дуслаа чи гар. За яг гарч гэж ирэв л дээ. Нэр нь бол ингээ юмнуудаа аав ингээ зүгээр мөгөр. Тэгээ энгийн ийм одоо процесс болох гэж байгаа нэг тийм хүлээж байгаа хүүхдүүд гэх юм уу? Нэг тийм зүгээр сул чөлөөтэй нэг тийм мөрөөнд ёо энийг ярьсан ч ямар сэн болчихлоо. Оруулсан тэгээд тэгтээ юм байнга асууж исэн өмгөөлөгч, орчуулагч ойлгож гин үү, хэл мэдэж гин англиар ярих юм тэгээд өмгөөлөгчгүй гарсан. Миний хувьд бол тэр хүнээс бол уучлахгүй юмар байдаг. Тэгтээ би тэр хүнийг барьсан баг. Би бол тэгж бодож байгаа тэгвэл би тэр залуу дахиж хараагүй. Гарч ирээд нөгөө тэр үеч нөгөө утас моцс байхгүй болохоор ингээ хураагаад авчиж байгаа шүү дээ. Ээж над руу 57 удаа залгасан байсан. Тэгээд манай найз руу залгаад би ингээд хоол хийсэн чинь ингээд ерөөсөө л миний ухаан санаа ингээд өөр газар охин дээр мэл яваад байна. Би ингээд мэдрээд байна ямар нэг юм болсон юм шиг байна. Тэгээ ингээд залгаж байгаа миний утасны цэм тусаал гомдорсон юм шиг. Тэгэл хинч мэдгүй юу аснэж мэдгүй тэгэл байж байгаа л ээж мэдээж тэгэл авч байгаа штэ яг юу басны мэдж байгаа штэ амар хэцүүсэн амар хэцүүсэн тэр үед бол тэгэл амар хичээж ингээл явж байгаа л нэг тийм застаа халаад штэ гэсэн бодлоо тэгэл секундын дотор ч юм уу те чи алаагүй штэ андаа эн чин чиний ингээд кармач нь байна гэх юм уу нэг тийм амар хүн зөвхөл болсон. Тэгэл удаагүй Монгол явсан да би. Гэхдээ тэрэн дээр нэг тэр залууг одоо ингэ чиний буруутай өөрөө гимш юм явдаг тухайгаа сая ярьлаа шүү дээ тэр залуугаас ингэ дуучлахгүй байдгаа гэдэг ч юм уу. Гэхдээ яг тийм нөхцөл яг яах юм бэ тийм үстэй чи ингэ худлаа яриаггүй тэр залууд л туслах гэж явж байгаа тийм байдалд орсон үний юм чинь. Гэхдээ нэг тийм одоо нэг тийм ойлцсон те за би гарах гэж одоо нэг кинон дээр тэгэл за чи хамтрагчаа нэрлээ тэгвэл чи суллана гэж өчнөө кино үздэг байж байгаа л яг өөр дээр ингээд тулаа авцсан ч. За би энэ хүнийг нэрэл ойлж ш л эндээс гарахгүй бол би байсан ба гэж суух өөрийнхөө амьдралыг алах хэцүү шүү дээ мэдээж шинжилгээгээр үгүй байсан чинь тэр хүнийг би өмгөөлөд ээжигээ ингээд амар яагаад хүн яг цагаат талаар тэр хэрэг бас л амиал хичээдэг. Тэгээд зүв амиа хичээсэн баг. Гэхдээ нэг тийм ойлцсон мэдрэмж бол айгүй байсан тийм. Юу юм уу? Заяа чи сайн мэдчихэ. Би яг энэ талаар сайн мэдэхгүй байна. Одоо ч гэсэн ер нь биедээ авч явахад тэр яг гимтрийг тооцооддгоо. Одоо ингээд шорон борон цуух хэмжээний. Герман тэхэ болцсон. Сая шинэ хууль гараад. Тэрээс өмнө бол тийм байсан юм уу? Саяхнаас өмнө бол тийм байсан. Ингээд одоо ямар нэг юм биедээ авч явж мавжгаад баригдах юм бол яг шоронд орох бол хэмжээнд байгаагүй. Ямар ч байсан торгуулд мөнгөнд торгуулд төлдөг мөлтөгч байсан. Тиймэрхүү нөхцөлд бол байсан. Тиймэрхүү. Ээж рүү нь яга залгаагүй бол би яг түрүүн тэгэж бодлоо. Гэхдээ тэгэл залгасан л байгаа байхгүй юу? Тэр болтлоо ээж яг нөгөө яасны мэдгүй над руу ингээ 50 удаа залгаад. Тэгэл би чинь өөрөө ээжтэйгээ боломж авахгүй. Тэгэл мэдээж тэгэл яриад ингээд бүл тэгэл би гарч ирсэн шүү дээ ээжгүй за чи гараа чи зүгээр гоё охин байна ёо тийм гэж бас ерөөсөн байхгүй тэгээд удаагүй байж хаад Монгол явсан Монгол яваад сургууль сураад тэгээд амьдрах гэж хичээсэн тэгсэн ч гэсэндээ ганцаархнаа бас дахиад буцаал ганцаараа эгч гэр бүлтэй болцсон байсан. Тэгээд Монголд очсон чинь за сургууль сурлаа яг юу хийх вэ? Мөнгө олох хэрэгтэй байдаг. Зүгээр яг өөрөө яаж мөнгө олох боломжтой? Яавал ингээд өөрийнхөө мэдлэгээрээ, хэлээрээ жишээлбэл тэ
Ажиллах боломжтой орчуулгын газар ч юм уу ямар нэгэн байдал нэг тийм муухай юм хийхгүй шиг нэг айтайхан байж гисэн гэж яагаад тэгээд ажил хийгээд тэгээд тэгсэн ч гэсэндээ монголчин өөр юм байр гэж одоо тарханд байгаад ямар ч нөгөө хаашаач хөдлөх боломж байхгүй их сонин шүү дээ ер нь нэг тархад ч нэг тийм сонин тэгээ хотод байсан. Хотод байхдаа 9 жилийн жижиг том чамаагүй ажил хийж байгаа. Ээжээс бас мөнгө аван тий. Миний ээжтэй бас жоохон хэцүү байсан баха. За ингээл хэцүү ажаал миний хувьлаад ингээл бас айгүй мөнгө явуулсан над руу. Тэгэл за монголч хэцүү штэ миний охин гараал мөнгө юм чи маань ээж нэг хэдэн төгрөг явуулъя. Буцаад ээж маань над руу мөнгө явуулж гэлсэн. Тэгэл хүрхэхтэй хүрхгүйтэй хүрхгүй ихч бас байсан гэр бүлтэй олцсон байсан. Тэгэл ихчээд бас мөнгөөрэл за өөрийнхөө ажлаас ингээл болгоол яваал байж бай. Нэг бас нэг найз болоод олчихчих үрчих гэж. Тэгэл найз болоо энэ тэндээс нарамтуулаас хувцсан дараа авч өгөх гэх. Тэгэл ер нь бол нэг амар цовоод байсан юм байхгүй. Гэтэ ээж тайгүйх бодогдсон. Тэгэл ээж хамгийн сүл за миний охин одоо болын хоёлоо. Одоо ер нь чи ир. Одоо яаж чаал наашаа би юу намжихгүй байна ганцаараа хоёр дижэхгүй ир. Чи хэлтэ оста юу ийж нанаа яваад тэ аль ирэх юм юу вэ хай гэж тэгсэн. Тэгэл тэр үе чинь нөгөө оперер гардаг айлын хүүхд тасрагчаар гаргадаг. Ер нь их хүмүүс л тэрнгээр ирсэн байх. Тэгэл очлоо хэдэн төгрөг гэж $100,000 окей пас боллоо. За өөрөөсөө хэдэн төгрөгийн юм гарган за гарлаа. Ямар хэлний юу таа герман хэлний мэдлэлтэй вэ? За B1 байна уу? За чи ямар ч байсан опер хийхэд бол A1 юм A2 хүртөө шууд ногоон гэрлэр би бэлтгэхгүй шууд өгнө. Курсаа мөнгөийг төлөөл хизээ ямар хэлний курс дээр хүүгээ тэр окей хизээ цаг байна 2-7 оны цаг байна орлоо хамгийн түрүүнд өгөөл ярилцсны тэр дотор байсан бүх хүүхдүүд ба бүгдийн асуултаас тэр хүүхдүүд чинь анх хэл сурж байгаа юм чи мэдгүй би тэнд амьдарч байсан юм чи би зүгээр эндээс зайлшаа шийдсэн юм. Чи тэрийг чадах юм чи тэрийг мэдэх юм чи мэдэхгүй надаас асуух чи асууж чадахгүй за тэгвэл би чамаас асуу чи хариулж чадахгүй за тэгвэл би тэнцтэй зүгээр ингээл гараад ирсэн. А2-ын шалгалтыг 98% геотгийн шалгалтайсан байгаа. Бас яаж 100% те. Тий бүх юм 100 ер нь бол 100 байж байгаад нэг бичих дээрээ грамматик дээр нэг 98%-тай л бас байх. Тэгэл шилэндийн шалгалтаа өгсөн урилга ирсэн визэнд орсон 6 хоногийн дараа виз гарсан. Тэгэл энэ герман руу явж гин хаашаа явж гин Швейцар руу ирж герман руу ирж байгаа. Тэрнээс өмнө нэг юм асуух гэжсэн өөрийн хүсэлтээр Монгол явсан уу эсвэл одоо ингээд та гемт хэрэгт ингээ холбогдлоо одоо ингээд одоо манай Швейцар улс ингээ таныг гаргаж ийна гэдэг тийм нөхцөлтэй байсан уу эсвэл Аггүй ерөөс тийм нөхцөл байгаагүй. Гол нь амар хитсэн би. Амар хитсэн. Тэр чинь бас ингээд Швейцарт маш олон хүн таньдаг болсон те. Бас ингээд хэдий Монгол байсан ч гэсэндээ ингээд таньдаг хүмүүстэй олцсон байсан. Тэгээд нөгөө найзууд гэдэг юм чинь бас асар их хүрээлэлтэй. Тэгээд нөгөө өмнө нь чехэд байсан хүмүүс бас хэдий чехэд амьдрахаа байсан ч гэсэн намайг мэдж байгаа шүү дээ. Ер нь би Швейцарт амьдарч байгаа гэсэн байсан ингээд. Тэгээд нөгөө госип чинь тэгээд явсараа хүрхгүй мэдээж мэдгүй хүмүүс өндөд байсан баг л та. Гэхдээ ингээ яг ингээд бодож байгаа юм зааста жинхнээсээ л амаараа шороо өмгөн чинь болоод бол гэсэн бодол намайг ерөөс 50 байлгаагүй. Тэгээл явъя гэл. Тийм ер нь бол тийм ерөөсөө байгаагүй. Гэхдээ миний дотор айдастай байсан юм хэрвээ би дахиад ийш тийшээ гарах юм бол энэ Швейцарт байгаа юм штэ. Энд одоо бичигдсэн байгаа штэ. Яах бол одоо дахиж ингээд Европын холбооны улс руу гарч байгаа. Швейцар Европын холбооны улс байхгүй ч гэсэндээ ер нь бол тэнд одоо бүртгэгдсэн юм чинь байдаг байх гэж би бодож байгаа байхгүй юу. Тэгээ би эзэнд орсон ч ерөөс тийм байгаагүй. Тэгээд гарч ирсэн тийм. Түрүүн нөгөө ингэж ирсэн штэ. Швейцарт ирээд эсвэл нэг юм гадагшаа одоо Европт ирээд би жоохон үгүй ер нь л ингээд нөгөө ээж аав нь гадагшаа яваад тэгээ би ингээ өөрийгөө жоохон сул тавьсан тэг ингээл бүтэхгүй хүмүүстэй нээлдэг ч юм уу эсвэл ингээд нэг юм одоо хаяада арх уулуучдаг ч юм уу тэг нэг юм ийм байж байгаад яг шоронд орсны дараа тэр ингээд зогсон уу эсвэл одоо ингээд тэр яг юм хүн цохилт болсон уу эсвэл тэр зүгээр ингээд өсвөр насны одоо юу гэдэг тийм байж байгаа дууссан уу эсвэл одоо бол намайг юу дагаж явдаг шүү дээ. Яг өөртөө өгдөг тийм урам гэх юм бол эрт үзэл эртэл гарсан л гэж боддог.
Эрт амар жоохондоо хар ажил хийгээд гадаад яваад үзэх юм үзээд кармагаа эдлээд бүх юмаа тэр нэг 17 20 21 наснаа ингээ үзээд хаагаад за би энэгээр ингэж явж явсан юм чинь дахиж энийг хиймээргүй байна гэсэн шиг төрсөн гэх юм уу. Тэ. Тэрнээс бол шорон бол байгаагүй те шорон дараа за одоо болиё юм ч одоо. Гэтэ одоо ингээд найзтай шилбэл ингээд дотын найзтай ярихтаа би нэг юмыг иймэр инээдтэй мэнэтэл ярьд юм шиг тэр үед амар хэцдэг ойлж байлаа зү нусаа гацтаа наагаад ёо ингээд шоргийн хатаасаа тэгэж ярьж байгаа ч гэсэн те ингээд цаана бол мэдээж хүнд чинь нэг тийм харуулсал байгаа. Тийм гэхдээ одоо тэр нас их тусам гэх юм уу хамаагүй дууссан өнгөрцөн би энтэй ингээ байнга холбоотой байж ингэж ирээдүг алмааргүй юм тий. Тэгж л боддог тий. Чи ингээд тараа түрүүнээс хойш нэг карма гэсэн үг аягүй хэлээд байгаа байхгүй юу? Тэг чи яг одоо ямар үеийн өрн чамд ингэж ирлээ гэж чи өөрийгөө одоо буруутгах юм бэ? Одоо яг чи юу хийсэн болохоор тэр чамд ирсэн гэж чи бодоод байгаа вэ? Юу хийсэн болохоор харин тий одоо жишээ нь бол карма гэдэг үгийг нэлээд ашиглалаа л та. Тэгэхээр чиний 70 тухамсарт би энэ зүйлийг буруу хийсэн учраас энийхээ үйл өөрийг би одоо эдэлж байна гэсэн чамны сэтгхүү яваадсан байх нь шүү дээ. Тэр яг юу буруу хийсэн гэж өөрийгөө боддیں۔ Юу буруу хийсэн гэж одоо тэр сонирхож байгаа одоо хүн үгүй наа чин болохгүй шүү гэдэг байгаа юм. Ер нь энэ яагаад болдгүй юм? Нэг хэрэглээд үзэхэд ер нь би өөрөө мэдэрчээж болохгүй юм би шийдчихье. Гэдэг нэг тийм зан. Тэгээд ер нь хэрэгэлцсэн байхад хин нотлох юм ч юм уу? Эсвэл чи үгүй гэдэг юм чинь гоё ч юм билүү? Нэг тийм. Тэгээд ингээд буруу юм руугаа татагтаад хүн нэг хориод хахаар ингээд яад штэ. Үдчихье гэсэн бодолтой. Тэгээд буруу юм бол буруу юм байдаг. Тэгээд буруу юм хийсэн учраас одоо тэрийг шийдэхээ хүлээгээд гэх юм уу? Болохгүй гэдэг юм гүйчж чаа. Тэгээд би ер нь тийм байсан баха. Одоо ингээл жоохон бахтай жишээлбэл манай агч намайг наад төврөн дээр чинь цас болцсон биш чи 7 доо гэдэг. Яагаад 7-оор гоё шүү. Чи 7-ж үзсэн юм уу? Үзсэн гэдэг. За би 7-оо хилээнэ ах жишээ нэг юм тэр нэг тийм нэг тийм болохгүй гэсэн юм руу амар тийм зөрүүд юм уу хайш. Хараа хүмүүс бичхээс өмнө эсвэл зарим нь бичсэн ч байгаа хадаа түрүүний хүртэл сонсч байсан хүмүүс нөө хулгай гэдэг мэдэг гэдгийгнгүүт өө наа хүн чи хулгайч юм байна гэдэг ч юм уу тийм комент бичсэн ч хүмүүс явж иж магадгүй. Тэрэндээ чиний хариу өгөөч чи яг цөөхөн үрж гүйдэлээс юм уу эсвэл нөгөө би сая карма гэж асуудаг юм бас шалтгаан чи өөрөө нөгөө хулгай молгайсэн ч юм уу тийм тохиол байгаа болоод би нэг юм юмныхаа өөрөөр хэзэлж ин да гэж боддог байсан юм уу л гэж яриулах гээд. Хулгай бол ерөөсөө хийж үзэж байгаагүй. Гэхдээ хулгаан үйл явдал одоо тэр цүнх гэдэг байгаа юм. Одоо жишээлбэл таньдаг хүн ахын дүүнийг гарчих гэдэг ч юм уу те. Чи жоох юм чинь миний хувьд бол тэгэл болох юм бол тэгээд яхаа. Би аваагүй юм чинь мэдгүй нэг тийм зоригтой юм уу? Яг өөрийн гараар бол очоод нэг тийм хулгай. Монголчууд нэг тийм одоо дохио мохонд одоо тохиол системээр гарч марахад тохиол дууртгүй нэг тийм өөрийн бүтээсэн машин тийм юм байдаг байсан юм шиг аа. Тэгээд тэнгуү тэр одоо тохиолтой юмыг аваад гарангууд тохиолсон дуурахгүй ч юм уу. Тийм болохоор л амар их тохиолтой юмнууд. Одоо тэр хулгай яаж байгаа юм чи хулгаас юмнууд ингээл ширээгээр гар за чи юу авсан. Өнөөдөр ямар бараатай. Тэр нэг харангууд бүгдээрээ тохиолтой. Тэгээд тэрийг ингээд өөрөөд ингээд гарангууд дуурахгүй. Ви хаа. Тэгээ ингээд тэнгууд тэр үүрж гараад байгаа хүнд дотор нэг юм байна да. Ямар нэгэн байдлаар тэр дохионы эсрэг хийж байгаа л юм байна. Тийм. Тэгээд нөгөө чинь наа чи дуурахгүй ахын дүү. Зүгээр гэдэг тэнгууд гарангууд дуурахгүй. Тэнгууд зүгээр идэв. Гэ бодчих юм уу? Тийм тэгэл за зүгээр юм байна. Эдгээр миний бодлоор л тэгэл дохио мөхөөл юм аваа гарч байгаа. Тэгэл хүмүүс анзаарахгүй мэддэггүйгээл бодож байгаа. Тэгэл нэг л онгод бүгдээрээ дохиотчихгүй тийм. Тэгээ юу байдаг гэсэн бах тэр цөөхөнд? Эрэгтэй хүмүүс ер нь хулгай хийхдээ тэгэл арх уудаг. Зориг ор. Тэгээд шууд электрон бар. Эрэгтэй хүмүүс шууд электрон бар. Одоо том дэлгүүр одоо ото гэл айгу том дэлгүүрүүд швейцарт шүү дээ. Электрон бараа. Тэнгүү тийшээ тэгэл ороод гараал эрэхт нь ер нь бол машины нави байна. Камер байна. Видео хийдэг камер байна.
Зураг тулгаа идэх хүн байдаг байсан. Харин тийм яриа явж идэг штеп бүр тэрээ гараа авчдаг гэдэг. Тэр яг үнэн үү гэж. Мэдгүй тэрийг бол мэдгүй хүмүүстэй яар би бас сонсч байсан юм байна тий. Ямарсан би нэг ингэ сонсон. Цүнхэндээ тэр цүнхэн дуурахгүй байгаа нь ингэдэг гэсэн. Яана хүмүүс Бүш энэ ингэж ярьж болох юм уу? Яана гүнүгүүлийг гэж. Сэтэл өгсөн болчихгүй дээ. За энэ хэвчээ тэгээ явлаа гэдэг. Үгүй тэр би түрүү бодож байлаа нөгөө мах хулгай гэдэг гэсэндээ 20 хэлээр гэсэн үү юу гэсэн бэ? Одоо тэр махыг яг яаж хулгайг үн чинь хүн бол цүнхэндээ ингэ. Тэр ер нь бол нэг тийм юу гэдэм биш электрон барааны хулгайч мах хүнсний хулгайч ч юм уу. Би бол хулгай хийжсэн хүнийг харах юм бол тэрхүү өмсчт юм байл амар том юу бүхний дор тэрхүү өмсөд тэгээд том дэргэр юу бүхний тэрхүү руугаа махаа хийх гэсэн үг байхгүй юу? Тэг ингээд орохдоо одоо нэрээ өөрийнх нь тактик нь орохдоо хэцүү явж байгаа хүн шиг доглон явж ороод тэгээ махнуудаа хийгээд мэдээж тэр чи амар олон килограмм авахлахор чи зүгээр явж байгаа гарах чи ямар боломж байхгүй гарахтаа бас яг тэгэж гараад гэж би ягаад ч нөгөө мах гэсэн чинь нөгөө Монгол тийм голуу зарн зардсан штэ. Би ясаа тийм бодлоо. Би одоо голуу цаа махыг яаж хулгай идэх юм бодоодсэн чинь нэр энэжээс савлгаад байдэн штэ. 500 граммаар ёо яг тий. Би бүр нядлах байгаа малыг хулгалтын болов гэж сая бодлоо. Шот аваа өгөөд 30 хэлээр нь авъя. Хүмүүс тэгэж үйдэнгүүтэй. За тэгээд Монголд бол чи очиод нэг удаагүй юм байна те. Нөгөө нэг их сургуульд яваад нэг хэсэг л явсан юм биш тийм үү? 3 жил хагас 4 жил явсан байсан Монголд. Сургуулаа төгсөөд. Тий, тэгээд угаасаа нэг тийм хойноо тийм бодолтой гэх юм уу? Хэдий тэгэл бүх юм сайхан байгаа. Тэгэл энгийнээр амьдрах гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэл энгийнээр амьдрал тэгэл тусаж байгаа хүмүүс байгаа, явж байгаа ч гэсэндээ бас биш байсан Монгол. Яг л нөгөө 13 таа явцсан хүн чинь 20 21 мэлтэйдээ буцаад 30 харж байгаа хүлээж байгаа хүмүүсүүд нь амар сонь өөр. Одоо жишээлбэл ингээл ангийнхан чинь би баг хамгийн багтаа хамгийн жоохондоо тархнаас гадаад руу гарсан хүүхэд ч юм уу те нэг тийм ойлголттой эднийх айгу баян байсан штэ. Эднийх баг хамгийн түрүүнд баг гадаад руу явсан айл нэг нь штэ ч юм уу. Тэгээд нөгөө хүмүүс чинь шал өөрөөр хүлээгээд авцсан. Одоо баяа айл охин гадаад байж байгаа дэрсэн мөнгөтэй амар олон хүн худлаа найз болж гарч ирнэ. Амар олон хүн тэгэл бас айгүй муухай бас хүмүүс байна. Гадаад очсон баахан харуудын доор байж байгаа дэрсэн юм уу. Тиймэрхүү бас зөндөө байна. Заримдаа ингээл хамгийн сайн одоо ойлголцоогоо найзтайгаа хүртэл ойлголцсон. Чи баг тэнд чи юу хийсэн байсан? Чи энд яах гэж ирсэн? Ядуураад ирсэн юм уу ч юм уу. Тийм. Энэ тэнд байгаа хүлээж авч байгаа публикум бас зүг энд ирэхээр энд байгаа публикум бас нэг хэцүү. Нэг тийм switch file. Хаана яг өөрийгөө олох нэг тийм сонь байгаагүй юм уу? Тийм тэгэл эцгийн сүлд ээж хэлээ. За болий хоёлоо. Чи том болсон байна. Би чадхаа байсан байна. Чи наашаа ирээд өөрийгөө авч яв. Чи учраа олчин, би учраа олж гин. Чи л байна. Одоо өөрийгөө авч явъя хоёлоо. Тэгэл. Энэ хооронд аав Чехэд байгаа л байгаа юу те? Аав Чехэд байж байгаа. Намайг Герман явахын өмнө нь буцаж Монголд ирсэн. Бас л тэгэл хэцүү байсан шүү дээ. Айгүй байсан. Би ч нөгөө том болцсон байсан. Тэгэл аав ч нөгөө нэг байр сав юу ч гэдэг нөгөө асуудлуудаа дийлж чадахгүй байсараа л одоо нөгөө нэг хэрвээ эх орн руугаа буцвал мөнгө өгье гэдэг нэг тийм нүдэд штэ. Бэлэгт аягүй их байт юм шиг байна. За чи ингээд хурцээд ингээ явах юм бол за Монгол руу явах чинь $2000 өгөөд Монголд очингууд чамаг ирлээгээд Монголд байгаа компани чам мөнгө өгдөг. Мэдгүй тэрийг. Тийм Германд бас байдаг. Тийм. Тийм байгуулахаар ирсэн байгаа байхгүй. Тэнгүүд Монгол ирсэн чинь монголчууд нь солиороод байгаа юм мөнгө нөгөө өгсөн гэхгүй. Тийм байгууллага зөндөө байдаг гэсэн. Монголд ирэнгүүт тэр Монголын талаас өгөх мөнгө байхгүй. Ямар. Тэгээд аав тэгж ирсэн юм шиг байна. Гэтэ бас айгүй хэцүү шттэ тэгэл. Дарханд байранда бай гэхээр нөгөө гэр бүл гэж байхгүй болсон. Одоо ээж маань буцсан эгч маань өөр хүнтэй суугаад
тусдаа гэр бүл болоо явцсан. Би нэг тэнд нэг өөрийгөө авч явах гээд нэг сексизм юм гүгээд байдаг. Яг гэртээ өрөөд ирсэн чи хоолсон ганцаараа бас тэрийг ингэж нөгөө хүлээмжшүүр чадахгүй л байсан юм шиг байна. Тэгэл тархан руу ингээл очиж мочход амар хэцүү шттэ. Тэгэл нийлж байгаа хүмүүс нь тэгэл навшин хүмүүс тэгэл надаас ингээл мөнгө асуун тэдэнд өргөчөөд гэл. Тэгэл нэг тийм ажил байна, ийм ажил байна. Тэгэл хийж чадах юм уу, үгүй юм мэдгүй байна, би юм уу байна гэл. Нөгөө хөшрөөд байгаа. Тэгээ би юусоо тэрийг ингээл бас хүлээж авах бас амар хэцүү. Тэнгүүд нөгөө хамаг нөгөө ингээл хийжсэн болж байгаа бухимдж байгаа юмудаа нэг аавар үжих гээд байдаг. Бараг чи тэр үед ингээд ээжийг аваад гадаад яваагүйсэн бол тэ иймэрхүү болохгүй бид нар энэ гэртээ энэ гэр орондоо сайхан амьдарч байсан ч юм уу нэг тийм хандлага амар их байгаад нөгөө аавтай байж чадхаа болсон. Тэнгүүд нөгөө тэр хүнээс цухтаагаад байна шүү дээ. За чи энд хүрээд байчаа шүү дээ. Хоёулаа хамт байж л та гэр орондоо ингээд юу гэж би тантай хамт байж дээ ч юм уу тэ. Үгүй зүгээр ингээд хол байгаад яг нэг хитэн төгрөг өгөөд ингээд та зүгээр надаас хол байж юм уу. Тэгж явж байгаа нэг өдөр амар дэлбэрсэн л дээ. Яа ингээл мэдгүй явах болсон байгаад ч тэр байсан юм уу? Нэг баяртай гэж миний бодлоор нэг баяртай л гэж хэлэх гэж бодсон. Ягч баяртай гэж хэлэх гэж очоогүй л хальтаа зүгээр нэг тийш явах шаардлага болоод тэгээл замаараа нэг гэрээрээ ороод гарын марыг ч юм уу тийм байж. Гэрлэг орсон чинь амар хэцүү байсан. Аавыг харах хэцүү, гэрээ харах хэцүү, амар ерөөсөө юу ч байхгүй хоосон хүүтэн тэгэл юм хүмүүний өвдөрцөн тэгэл тэнд нэг аав гэдэг хүн ганцаараа ингээл амьдарч гал тэрийг хараад ингээл буцаал нөгөө жоохон байхын дурсамжууд орж ийл яа энд чинь ингээл ийм тавилга байсан да нэг ийм байсан да энэ ингээ миний өөрөө байсан да гэсэн гэл нэг гоё юмар ингээ орлуулах гад тэгэхээр ерөөс тэр нөө байх ямарч боломж байхгүй тэгэл нэг аав тэгэл тэнд ингээл за миний охин ингээл амар уур үрээд ч юм уу гомдоот ч юм уу нэг тийм сонир байдалд орвол. Амар уурлжсэн тэгэл. Яах гэж ингэж тийм вэ? Одоо ер нь гэхдээ бодоход амар өрөвддөг тэгж хэлсэндээ. Гэхдээ яг нөгөө манай нас орсон. Нас ороод 6 жил 7 жил болж байна уу? Яг тэгтээ хүн яг нөгөө байхгүй болсныхан дараа л тэгэл яах гэж ингэ тэгэл гэж боддгийм байлээ. Яах гэж тэр үед гадагшаа явсан та хоёр явсан дараа бид хоёр гоё байсан гэж бодож чинь үгэл яг нөгөө ээж аваа байхгүй хэцүү байсан тэр 2 жил ингээл байн ба орж ирэл эдгэнгүй байсан гэл амар хэцүү юмнууд орж ирэл тэгэл амар уурлаад бид хоёр өөрсдөө жоохон байсан заа яа тэгэл бид хоёр би нэгээ явж явах гээд бид хоёр өөрсдөө хүүхдүүд байсан гэж чи боддоо гэл амар уурлаад тэгэл яг нөгөө аав чинь өөрөө мэдж байгаа шүү дээ тэрийг хинч тэгэл мэдгүй энэ хоёрыг орхиовч өчрөө олчихно гэж хизээч тийм эцгийг байхгүй. Тэнгүүд нөгөө охин нь ингэж том болгонгуудаа тэрийг ингээд эцэг хийгээ өөдөөс хилэнгүүд амар тийм харуулж байгаа хаарц те ингээ байгаа юм юу ч дуурахгүй тэгэл яг гимшиж байгаа тэр мэдрэмжийг авд өгсөн тэгэл за уурал миний ах уурал юм хэлмээр хэлмэл гэл амар тэгчихсэн тэгэл юу ярмаар юу ч ярих вдэ тантай мантай гэл амар тэгэл уурлал гараал явчихсан. Тэгэл наашаа ирээл манай ихч бол зүгээр шүү дээ. Манай ихч бол ерөөс гадаад папа явж үзэгүй мэдгүй шүү дээ. Тэгэл уцаар ингээл Монголоос нөгөө хүүхдтэй жоохон хүүхдтэй чи за юу байна гэлээр хөөс таас гоё шүү дээ биш тэгэл айл болох муугаа үзүүлчихгүй те. Тэнд ингээл хүн өөрийнхөө хүүхдийг нөхрийг ингээл авч явах гол өөрийнхөө гэр бүлийг босгох гол явж ангууд чи бид нар наанаас нь энд хэцүү байна гэлтэнгүү чи. Тэнд байгаа хүн яаж. Тийм болохоор манай ихч ингээ мэдгүй учраас аавтай ойлголцоод аавыг хайрлаад аавын хажууд байгаад туслаа дэмжээд ингээд явж исэн. Тэгэл над руу ингээд харингот лайла ярихгүй үгүй яг мөнгө асууж ин яг тэгээд яг чи өгч би чамд өгч юм. Холдоо л гэсэн харилцаа холдож байгаа бол тэгэл яг асарсан. Тэр үед одооныхаа ажилдаа ороод сургууль мургуулаад төгссөн байсан. Тэгээд нөгөө тийм болохоор миний ажил бол одоо ингээд өгч байгаа хөгшин хүмүүсийг асардаг. Тэгээд мэрэгчлээ дээшлүүлсэн юм болохоор яг өгөх гэж байгаа ч юм эсвэл өгсөн хүмүүсийг хөгшин хүмүүсийг угааж харж оршуулгын ёслолтод бэлддэг.
Тийм болохоор нөгөө үхэл гэдэг юм нүдэн дээр амар олон хүн насарч миний одоо all day одоо өдөр болгоны одоо туулж байгаа мэдэрч байгаа гараараа хийж байгаа зүйл сэтгэлээрээ мэдрэмжээрээ одоо юу гэдэг чинь мэдэрч хийж ажиллаж байгаа юм болохоор надад амар яг миний эцэг асарцсан учраас хүнд байсан ч гэсэндээ яг манай ихч шиг хүнд байгаагүй гэх юм уу манай ихч ерөөсөө нэг тийм өгсөн хүн өгч байгаа хүн тэг ерөөсөө харьцаж мэдхгүй ойлголт байхгүй учраас шууд ухаалтж байгаа ч юм уу тийм тэгээд манай ээж болохоор уйлсан хэцүү байсан мэдээж нэг амьдралаа хамт олбсон олон жил хамт амьдарсан хоёр сая хүүхэдтэй тэгсэн ч гэсэндээ би одоо ингээд очмооргүй байна. Та хоёр охин нэмж байгаа. Ингээ Монгол руу очиод ингээ саншлын үлдээд ингээд хурж ирээ гэдэг явсан. Амар хэцүү байсан ч гэсэндээ би бараг ихчийнхаа ихч болж байсан гэж хэлж болно. Тий. Юу ярих гэж байгааг нэг ярьж байгаа тий. Одоо Герман руу ирсэн түүхээ ярих уу? Яаж наашаа ирсэн? Яаж бит хоёртой уулзчихваа? За одоо явсаа. Герман руу ирээд ер нь бол айгүй гоё байсан. Анхандаа голсон мэдээж голно. Юу вэ? Яга юуг нь голтэй? Би одоо хүүхэд тасрагчаар ирээд тахта яадгийг. За ер нь тийм. Яг голыг нь олоо хэлэх юм бол за хүүхэд тасрагчаар ирлээ. Ёо, хүний царай яаж хүн асуух юм бол юу гэж хэлэх юм бэ одоо? Мэдгүй нэг тийм хүнд муу үзүүлэхгүй дахиж муугаа үзүүлэхгүй мэдгүй нэг тийм. Тэгээд яг ирсэн чинь маш сайн айл байсан. Амар гоё намайг байлгасан мэдээж хэцүү юмнууд байгаа. Тэр хүмүүс ч гэсэн хэцүү байсан яг гэвэл танихгүй хүн авчраад хүүхдүүдэд даалгаал тий. За энэ яач тийч чинь блэ. Гэхдээ бас нэг амар зэвээ юм. Би ч одоо сар ажиллаад 280 авдаг байсан шүү дээ. Тэгээд тэр нөгөө өөрсдөө нөхөр нь Герман, эхнэр нь Кыргызстан хүүхэн, нөхөр нь хаанаас ч юмдээ Германы нэг холын газраас ирсэн. Юунаас аха Баден-Württemberg аха. Тэндээс байж байгаа эхнэр нь Кыргызстанаас тэр хоёр танилцаад тэгээ тэр хоёр Баден-Württemberg-ээс Кыргызстан хүртэл хөлөөрөө аялал хийх тийм 8 жилийн төлөвлөгөө гаргасан гэр бүл байсан байхгүй. Тэгээ тэр нь болохоор ингээд очсон одоо ингээд явж алхаж явж байгаа зогссон газартаа буцаж гэрлүүгээ ирээд амьдарч ажиллаа хийж агаад амралтаа аваад зогссон газар дээр яг тэр зэгтээ очиод цаашаа ингээд 10 хоног алхаж яваад тэгж ирж буцдаг айл байсан байхгүй. Ямар гоё. Амарлаа. Тэр үед чи яг намайг очдог жил 4 дахь жил руугаа орж исэн. Тэгээ 4 дахь жил нь яг Турк дээр очсон байсан. Тэгээд Турк руу ч гэсэн би хамт явсан, хамт аялсан 23 км алхаж яваад бууж өгөөд буцаж ирсэн байдаг юм би. Тэгээд цаашаага явах дараа чинь үлдсэн 4 жилийн төлөвлөгөө нь Азербайджан, Узбекистан, нэг тийм стан орнуудаар Афганистан энтрээр явах. Тэгээд тэд нар чинь нөгөө хөлөөрөө ингэж явахад нөгөө амар нөгөө юу газар хэцүү одоо Талибан одоо юу гэдэг чинь зэрлэг тийм ингээ ялангуяа Европ хүмүүс ингээ хөл мөлөөрөө одоо ингээ аялаа явж байгаа хүмүүс амар ширүүн ханддаг ч юм уу нэг тийм жоохон айцтай даймантай газар байсан болохоор тэр юм уу тэр өөрөө жоохон айцтай байсан. Гэхдээ ер нь тэр 8 жилийн төлөвлөгөөг дуусна гэд тэгээд 2 жилийн дараа над руу одоо айлын ээж маань холбоо бариад сайн уу юу байна бид хоёр одоо ингээ хамгийн сүүлийнхаа өмнөх ингээд аяллаа ингээ дуусгаж байгаамаа бүх ингээ стан орнуудаараа ингээ яваад дууссан. Одоо манай ингээд өөрийн нутг руу ороход ойрхон байгаамаа ингээд бид хоёр 3 хоног хэрэгтэй байна. 2 хоног манай хүүг хараадаг. Тэгээд тэгвэл маш их баярлалаа. Манай охин том болцсон байгаа. Охинтой байдаг гэсэн. Тэгээд тэгтээ тэр өөрөө ингээ завгүй учраас ингээ бид нар чамаас өөр хэрэг байхгүй байна. Чи хурж хараад болох уу? Тэгэхэд чинь чад хэдэн жилийн дараа юм. 6 жилийн дараа. Тэгэхээр чинь тэр хүүхэд чинь 6 таа яж 6 жилийн дараа 13 таа хүүхдээр би очиж байгаа шүү дээ. Яг 13 таа хүүхэд гэртээ ганцаараа байхгүй учраас намайг авч байгаа. Би ч нөгөө жоох хүүхэд харж ирсэн болохоор очсон чинь за юу вэ? Хаалхан болгонгуудаа би жоохон бацаа харжсэн амар том залуу хаалхан голоо. Тэгээ би хүүх чи мөн юм шүү гэсэн чи. Ор. Тэгээ оруулаад тэгээд хараад тэгээ би ч нөгөө жоох хүүхэдтэйсэн болохоор ороод нөгөө үлгэр уншиж өгдөг. Тэгээ оройн ороод за яг уу яавал унтах юм үлгэр унших гэж. Аяа баг хаалха гаднаас нь хаа гэж хамж наваа. Зүгээр зайл чи над тэргүй чи зүгээр энд хоноод маргаш яв гэж. Тэгээд
Тэр хүүхд харахгүй тэр хүүхд бараа өөрийгөө хараад тэгээд өглөө нь залгаад за наад юуны ил зухны ши хажууд тухтуудаа мөнгө үлдээсэн байгаа шүү. Цалин чинь шүү баярлаа. Өнөөдөр ингээ манай охин очиж байгаа. Тэгээд маш их баярлалаа. Цаашдаа холбоотойгоор тухтуугийн нээсэн чинь 280 евро. Сара ажиллах мөнгө. Яах гэдэг анхнаасаа ингэж явах байсан яа. Тэгээд нэг сарынхаа цалин нэг өдөртөө аваад гарсан. Вау. Тэгээд дараа нь бодохтой амар гоё байсан тийм. За тэгээд опер дууслаа. Опер дуусаад дараа нь 1 жилийн сайн дурын ажил хийсэн. Тэр нь болохоор жинхнээс нөгөө нэг яг улсаас үрж байгаа нэг 700 юм шиг байна. Тэгэл яг нөгөө оюутны байранд оруулцдаг. Тэнгүүд тэр оюутны байранда орчингууд оюутны байранда нэг 270 280 өгөөд нэг карманда нэг 350 автай үлддэг байсан юм уу? Тэгэл тэндээс чинь тэгэл 350-аар тэгэл жил амтрал яг хөө тэрний сайн юм болохоор энэ тентхийн одоо нөгөө өөрийгөө хөгжүүлэх семинар юмнаарт ингээ үнгүй явуулдаг. Тэгээд өөрийгөө сурмаараа чи ингээ нэг одоо миний хувьд бол манай компанийн хувьд бол ингээ юу сонирхолтой байна ингээ семинаруудынхаа сонирхлыг ингээ бөглөө тэгээд тийш ингээ явуулчихдаг гэсэн. Улирал гэдэг чи одоо 4 сар гэсэн үг тий. 4 сард нэг удаа семинар 7 хоногор явдаг гэсэн. Тэгээд тэн дээр сураад ер нь цааш тийм зэрэгжлийн үзэмшгүй нэтэрэ гэж одоо ер нь бол одооныхаа хийж байгаа ажлыг бол хийхээрээс үсээгүү. Тэгэл ер нь тэр хавьт цавтад талхны цех мэрхрүү нөгөө өмнөх амьдралаа шууд бэкера интерлөө нөгөө CV бэрнгөө явуулаад надад туршлага бий. Чи мэдхгүй байна да. 13 тата би. Тэгсэн ч гэсэн намайг аваагүй. Ер нь бол ингээл өөрөө сонирхож байгаа бүх юм руу би ч амар ингээл ярих дуртай, жүжиглэх дуртай би ч юм гримас царай мараны хөөрлөгтэй нэг тийм хөвчлөлтэй тэгэл нэг тийм pop culture гэдэг нэг тийм урлагийн хувийн сургууль гэдэг тийш юм шиг очсон дээ ингээл за ямар ч гэсэн сонирхлоороо явуулж авахгүй. За тэгвэл ингээд шүд мүдний за техник механик ч юм уу тэнгууд очингууд бас авахгүй амар сони. Ерөөсөө намайг нэг жилийн хугацаанд надад байгаа штэ. Тэр жилийн хугацаанд ингээ өөр ажил болох. Тэгэл байжсэн чинь яг энэ ажлын газрын манай захирал за юу гэж бодож чинь ингээ жилчин дуусчихна. Тэгээд цаашаа ер нь юу хийх бодолтой байна. Ер нь өмнөө л хэл манай ажлыг сонирхгүй байсан ч хамаагүй бидэрт бол яг өмнөө л хэл хүмүүс амар би ч тийм хүмүүс дуртай. Чамайг заавал манад ажил энд угаасаа мэдж байгаа юм чинь гэж хэлэхгүй. Манай захирал бол айгүй шудраг байсан. Тэгээ би гэхдээ үндэ бол надад ажил олцсонгүй. Жил ингээд дуслаа. Би бол буцаад Монгол руу явмаар байна. Тэгтээ хэрвээ би ямар нэг юм олохгүй бол мэдээж Монгол явна. Тийм болохоор би эхлээд ямар ч байсан харъя. Юм олтлоо би энэ авс бэлдэн хий. Тэгээд хэрвээ би өөр юм болчих юм бол та ингээд надад дуурлахгүй үстэй гэсэн чинь үгүй. Тэр хүн надад яг тэгж хэлжсэн. 10 жилийн өмнө л гэж хэлсэн баг та. Монгол хүн манай компанид байсан мөлий. Айгуу агчаар Монгол залуу байдаг гэсэн. Тэгээд тэр хүн манай захирлахаараа бат гэж хэлсэн. Тэгсэн юм мэдгүй. Угаагчаар ажилтдаг байсан. Тэгээд тэр ах одоо энд байна уу? Холбогдоорой. Тэр ах хүү амар юм хэнэггүй тийм Монгол зантай байсан юм шиг байна. Угаагчаар ажиллаж байгаа тэр ч одоо хаяг тав угааж байгаа галтганд ажиллаж байгаа хүн. Энд тэнд ингээд дээдл мэдл одоо сүйрлэгч мөвлөгч ингээд хэцүү юм чи хой ингээд дууд хэлтэй манаа гачгаа тэг өвөл ингээд подолхтой гадаа ингээд цаас орж байгаа тамиг татаа зогсчод аймагаа угаад дууссан байдаг шин. Наа чи Монгол ах шүү дээ гэж. Тэгсэн чи хой ингээд нөгөө тэмбүр мэддэг болсон бата гэдэг дууд яас байсан. Энд орч юм хийгээд тэгээд хийх юм байвал намайг дуудчихаарай. Хаа сайгүй. За гадаа бадаа цэцэрлэгт одоо тэр ногоон манайх ч ногоон могоо тавьдаг. Тусдаа талбайтай ногооны талбай дээр эмнэлэг дотор хүн угаах дээр аяг угаах дээр бүх газар гүйжэд байсан гэсэн тэр залуу. Хин гэсэн бэ нэр нь? Батл гэж надад хэлсэн. Хэдэн оны үед гэсэн үг вэ? 16 он 10 жил 9 жил мэлхээр 5 маа 6 маа юм. Хүүшээ найзаа ийм нэвтрүүлэг хийя энийг дайлимдуулаа гэж. Хүмүүсийг ийм алдагцсан хүмүүсийг олдог. Уулзалтын өрөө гэдэг үү? Уулзалтын өрөө гэсэн нэвтрүүлэг хийдэг болёо гэж. Тэр хүн холбоо байна уу? Миний дугаар өвтүү. Тэгээд манай захирлын хийж байгаагаар бол тэр хүнд бол ерөөсөө л ажил голох гэдэг юм байгаагүй. Амар хаана юу хийх хаан чи хэрэгтэй байна тэр хүн би байшгүй гэж өөргөө амар гэдэгсэн. Тэгээд
Би тэгээд айгуусан амар тэр ахыг танихгүй байсан ч гэсэндээ ямар гоё юм. Дараа нь ирж байгаа ингээ хүнээ те Монгол хүнээ ингээд айгүй гоё ингээ аваа авчиж байгаа байхгүй те. Ингээ намаа ингээ тэр одоо манай захирал бол намайг яг үндэ би бас сайн танихгүй байгаа шүү дээ. Тэнгүүд нэг Монгол хүний хийсэн сайн үйл ингээ 10 жилийн дараа ч юм уу те. Ингээ айгүй олон жил өнгөрсөн байгаа ч гэсэн те. Ингээд гоёор үлдсэн. Тэнгүүд чи шууд бодож байгаа юм чи за бата хаалсан юм чи. Би бас аллаа. Тэгээд сургуулаа эхлээд нөгөө компанид үлдчихэж байгаа юм байна шүү дээ тий. Үлдчихэж байгаа шүү дээ тий. Тэр болохоор хөшүүн хүмүүсийн асрах газар. Ерөнхийдөө бол манай хөшүүн хүмүүс бол 85 хамгийн залуу өнөөдөр 81 хүрсэн байхаа. Өнөөдөр төс өдөр нь болсон. Хамгийн хөшин манад 101-тэй. Опер дуучин байсан. Опера дуучин. Тэр 101-тэй хүн байна. Тэгээд ер нь бол насны англи гэх бол 81-ээс 100-ны хооронд хөшүүн хүмүүсийг хардаг. Тэгээд ожиг өвчтөөч хүмүүс байна. Өвчнгүй ямар ч юм тан тариа мараа хэрэлдэггүй ч эмээ өвөнөр байна. Миний бол тэгэл найз үзчтэй хөрхий. Хаста юм үзсэн дай манай ард гацсан эмээ өвөнөр байдаг. Тэгээд нэг хэцүү ер нь сургуулаа төгсөөд нэг тийм надад дутуу санагдаадсэн. Ганц юм сургуулаар нэг тийм хол явахгүй ч юм шиг. Тэгэхээр надлаа би энэс илүү чадчих юм санагдаа. Тэгээд дээрэс нь паллиатив хоспиц фахфрау гэдэг. Одоо ээж хэлэхээр манай ээж миний охин чинь хөнгөвчлөх гэдэг. Тэр би одоо хэрэг юу хөнгөлөөд байдгийг ээж юм. Нэг тийм л мэрэгжил юм шиг байгаа Монголд. Хөнгөвчлөлтийн тийм тасаг байдаг штэ угаасаа яг нөгөө нас барах гэж байгаа угаасаа тэр нь ойлгомжтой болсон хүмүүсийг үдж өгдөг тийм юм юм үстэй тий. Тийм ер нь ингээд өгөх нь ойлгомжтой болсон гэх юм уу? Хөнгөлөлт тасаг. Тийм. Тэгээд ер нь яг тийм мэрэгчлээ дэвшлүүлээд ажилласан. Ер нь яг өмнө хэлүүдэл яг 3 дахь жилдээ аман ярианд давнсан. Аман хууль эрх зүй эмнэлгийн одоо эмч сувлагч хүн юу хийж болох вэ гэсэн одоо тийм асуулт хариултан дээр унсан. Тэгээд яг тэр үед нөгөө коронагийн үе байсан болохоор аягүй азтай хэрвээ чи эмнэлгийн одоо за эмнэлгийн ч биш байж магадгүй зүгээр ингээд ямар нэгэн шалгалт нь унах юм бол хагас жил хүлээдэг. Тэр шалгалтыг чинь дахиж авах багшийн чинь цагийг тааруулна, сэдвийг чинь тааруулна, сургуульч чинь багш нарын чинь хувийг тааруулна гэх бүх юмтай ингээд тааруул зогсох гэж мэдэн чи ер нь тэгж явдсан шүү дээ. Тэсэр нэг хагас жил болдог. Тэгсэн чинь миний хувьд л аяга азтай. За би чамд 10 хоногийн хугацаатай одоо 2 дахь боломж шалгалтыг чинь тэрний одоо цаг чинь гарч ирлээ гэд. Тэгээ 10 хоногийн дотор тэр хичээлийг дахиж үзээд өстой. Хото ёстой германаар уйлж байгаа гарч ирнэ. Тэгээл орсон яг уншсан сэдв байсан. Гэтэ нөгөө өмнө нь унтсан ингээ асуулт асуугаа тэг би угаас мэдэхгүй юм чи ямар худлаа ярьдаг шүү. Тэгэл хүнчлэг худлаа яриад цаг аваад гэж тэгмээр байсан. Гэтэ бол угаасаа толгой дотор юу ч байхгүй. Тэгэл асуулт асуугаад би нэг 2-3 секунд жоохон паникт орж за мэдэхгүй байна багшаа. Мэдэхгүй байна гэсэн чи. За та унлаа гарч баярлаа. Тэгээ гарч 10 хоногийн дараа дахиж орохдоо тэнцээ гарч чи манай багш нар чи тэр өдөр яг яасан бэ? Яасан юм? Паникт орсон байсан юм шиг яасан юм? За ингээд унчлаа гэж. За баярлалаа. Гараа авч ерөөсөө эргэж хараагүй. Бандци байлгүй те багшаа. Одоо мэдгүй байна. Тэгээ удсан иш чаваас гэдгийг хүлээж авч чадахгүй мадахгүй байсан юм шиг байна. Бошоо эндээс сайлж гэж гарсан юм шиг байгаа. Тэгээд дараа нэг 6-7 сарын дараа мэрэгчлээ дэвшлүүлгээд яг өөрийнхөө сургууль дээр курстэй яваад гэсэн чинь шалгалт авсан багш намайг харчаад амар гайхаад чи юу хийж байгаа гэхээр мэрэгчлээ дэвшлүүлэх гээд ирсэн байна багш. Тэгсэн чинь яаста боожгүй амар гоё явж тэр бас айгүй урам өгсөн. Тийм тэгээд ингээд цаашаа явж ингээд. Тэгээд энэ ажлыг хийгээд одоо 10 дахь жил руугаа орж байна. 9 дахь жилдээ 9 жил ганцаараа Монгол ажилтан компанид байсан. Сая хамгийн сүүлийн жил Монгол охтууд одоо шинээр оператор ирсэн, хүүхд тасрагчаар ирсэн охтууд нөгөө жилийнхаа одоо нөгөө жилийн сайн дурын ажил миний хийсэн гэдэг байгаа шүү дээ. Тэрийг хийж байгаа хүмүүс надад маш сайн ханддаг. Би ч гэсэн тэр хэмжээгээрээ сайн хандахыг хүсдэг. Гэхдээ яг хуу мэдээж мэрэгчлэрээ олон жил ажилласан юм чинь болох юм гэж байна, болохгүй юм гэж байна. Хатуу үедээ би хатуу байдаг. Хүн яг ингээд хэцүү одоо нот одоо сэдвт ингээ байж хаад ингээ юм мэдгүй хажууд ингээ цаг алдаад хүмүүс би айгүй хамт байхыг дургүй байдаг. Яагаад гэвэл тэр хүний яг ингээ наан цаана хэдэн секундын одоо юм дээр байхад ингээ
миний цаг өрөөд тахад байгуу дургу байдаг. Би юмаа мэддэг. Тэгээд манай ажлын газар хүмүүс ч гэсэн намайг мэддэг учраас гайгүй явдаг шүү. Гайгүй шүү. Гэтэ яг дургу хүмүүс байдаг л хал та. Тэгэл ямар нүүрэн дээр үрчи би чам дургу гэлтэн шүү дээ. Зөндөл хөө ясан шидийн хүмүүс байна. Энэ олон жилийн хувьд эргээд хараад би бол амар маш олон төрлийн хүмүүстэй ажиллаж үзлээ. Хамгийн сайн сурсан юм нь хүн чамтай яаж харьцаж байгаа чи тэрнтэй яг тгийж харьцах ямар ч боломж байхгүй гэдгийг сурч авсан. Амар төвчөртэй байгаад сурч авсан. 9 шидийн хүмүүстэй чи яг дураараа байж болохгүй, яг өөрийнхөө ороо тэр хүмүүст ингэж шаардлага тавьж болохгүй л гэдгийг сурсан да. Тийм. Одоо ингээ яг ярьж байгааг сая сонссон чинь ингээд 3 улсад амьдарсан боловч яг юм Германд амьдарсан хэсгийг ярьсан чинь ерөөс нэг юм зовоогүй юм шиг сонсогдож байгаа байхгүй. Тэгээд үнэхээр яг зовоогүй юу эсвэл ингээд юмныхаа ард гарцсан болоод ч тэр юм уу ягаад юм эсвэл нэг юм таарсан уус мус гэж нэг тиймэрхүү юм бас яриад байдаг шүү дээ. Нэг хүссэн уус нь хүссэн үнэ байлгадаг гэдэг ч юм уу. Тэг нэг тийм байсан уу? Одоо бүх юм амархан бүтцсэн үү? Үгүй юу? Таарсан улс гэж ярьж байгаадаа ч би санал нийлэн заяа. Таарах байсан бол аль нэг таарсан байгаа тий. Хэдий жоохондоо ирсэн ч гэсэндээ жоохондоо ирээд амьдраад өсөд болоод явж байгаа зөндөө хүмүүс байдаг. Миний хувьд бол энд ирэх гэж л энэ бүх даваг туулсан байх гэж боддог. Надад Германд өөр улсад тий өөр хотод амьдрах боломж зөндөө байгаа. Тий чи чамд ч байгаа, аранаад ч байгаа бид бүгдээрээ байгаа. Мюнхен хэдий үнэтэй амьдрах өрлөг одоо юу гэдэг чи ер нь хэрэгцээ маш өндөр ч гэсэнтэй би өөр хотод очихороо яа энэ зүгээр л айлах гэж хэд хоног ирсэн шүү л гэж боддог айгуу сонин. Хэдий Франкфурт ч юм уу Берлин бол бүр биш мэдгүй хүмүүс Берлин гэж үгтэй би зүгээр Банховын хараад бурхан мэд бууцсан. Энд нэг 2 цаг байж байгаа бууцсан та. Одоо Берлинд байдаг хүмүүс өгөө хацаад байгаа юм бэ. Тийм л ах та. Гэтэ одоо нэг өчнөө Мюнхенд байдаг таньдаг хүмүүс Берлин рүү нүүсэн зөндөө хүмүүс таньдаг. Тэгэл энэ гоё Мюнхен жоо хэцүү байсан. Заавал тэнд энд Мюнхенд гоё байх чамд олдгүй шүү дээ тий. Нөгөө таарсан гэдэг л яг басмах та. Энд анх ирчээд нөгөө цоо шин газар ирж байгаа тий. Нөгөө ингээл за Германд ирснийг одоо Чехид байгаа хүмүүс ч мэдгүй, Швейцарт байгаа ч хүмүүс мэдгүй тий. Нэг тийм намайг хийж тавихгүй. Ингээд би яг нэг тийм мэдрэмж ирсэн алхаа. Одоо ёстойгоо за би яг шинээр төрсөн шүү. Яг тэгэж ирээл тэгэл анхандаа бол амар айдаг байсан нөгөө нэг за монгол хүмүүстэй нийлэхгүй шүү. За олон танилтаа болж болохгүй шүү. За ер нь ингэж хүн танигдж олон хүрээлэлээ багасгах зорилгоор ирээл тэгэл амар олон жил ч гэжтэй ер нь Ausbildung эхлэх хүртэл ер нь ганцаараа ганцаардахгүй гэлцэтгэлсэн. Одоо хүмүүс танихгүй шүү, таньж болохгүй шүү, зүгээр жимээгүй л амьдрий гэж явж байгаа заяата танилцсан. Ингээд эхний Монгол заа дуус. Тэгээд сүлжээ шиг олон болсон доо гэж. Тэгээд орфле болсон доо гэж. Би одоо орфле хийх юм хайж. За тэгээ сонсогч нар маань ойлгосон бах те нөгөө подкастын эхлэл бид хэд чинь ингээд нөгөө хэрвээ төгсгөлийн ярьж байгаа юм спойлерцсан болчих واخа гэд хийжсэн. Тэгээд ингээд явж эцсийн дүнтэй ингээд Мюнхенд байгаа хүмүүс болж таарлаа бид нар. Тэгээ заяа юу гэж хэлхийг хүчлээ тэр үед чинь нэг юм сонирн байдлаар бичээд байна сүүлийн дугаарууд гэдчихсэн. Одоо энэ яг яаж бичиж байгаа шиг тайлбарлах энэ дугаар. Тий. Одоо би яаж тий ариуна гэртээ. Би ингээд унтлагынхаа өрөөндөө тэгсэн чинь ингээд манай цаачин миний хажууд галтхон цож байгаа байхгүй юу. Тэгээ нэг амар холоос юм ярьж байгаа юм шиг хаастай нэр амар сүртэй барьсан чинь хажууд л нөгөө хөх юм яриад байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь яг амар сайн таньдаг сайн найз маань ярьж байгаа болохоор ингээд зарим нөгөө нэг асуулт одоо нөгөө зарим юмнууд айгу тийм хөгжилтэй маягаар явсан байж магадгүй бах тийм жоохон юм юу ярьдэн штэ serious name ярьдаг. Тэгээд өнөөдрийн дугаар serious name ярьсан ч гэсэн бас хажуугаар нь мар гэдэг бид гурав би нэгээ таньдаг бодлоод бас тийм байгаа шүү гэж хэлэх ёстой байх. Тэгээд надад нэг асуулт байна. Надад нэг асуулт байгаа. Тэгээд бас нэг тайлбар байгаа юм байна. Зочинтойгоо яаж анх танилцсан бэ гэд бодсон чинь эхлээд би айгүй их айдаг байсан байхгүй. Яа тэгэхээр түрүү ингээд подкастын туршид ингээд ярьсан даад манай дархан иймш тиймш гэд тэгээд бит хоёр хоёлаа дархных байж таараад тэгээд манай зочин ер нь бол
дарахны одоо энийг ярьж болж гинөө гэж. Одоо атман гэхин цаашаа. Тэгээ би жоохон айдагаас ахгүй яана гэд тэгээ тэгж байгаа зүйлдээ бит хоёр айгуу тийм гоё найзууд болоод тэгээ ерөөсөө тийм нөгөө нэг манай дархан чи ер нь бол айгуу тийм юу штэ. Нэртэй тийм хүмүүстэй штэ. Давхар хотго энэ гэж. Хотго мотго гэдэг нэртэй. Тиймэрхүү хүмүүстэй болохоор тэгээ жоохон ихтэйд нэг юм хүн чинь жоохон сүрдэж мөрддөг байж байгаа. Тэгээс үлдээ энэ хүүхэн чинь бас нэр яриад үзүүл айгуу дайчгүй ааштай дайчгүй хүн байж та гэд. Тэгээс юусоо яаха болцсон. Тэгэд бүр сүлдээ дундаа ороод нөгөө нэг янз бүрийн нэрийг хүртэл мартсан. Эний чи ярьж олж ийн болохгүй юм уу? Одоо ингээ хүмүүс шууд мэдээд ороод ирнэ ингээд шууд ингээ комментэр бичээ. Тэр л штэ маш та гэд. Тийм штэ наа чи мэдэн штэ гэд. Одоо зүгээр юм уу? Зүгээр юм уу? Одоо тэгээд зүгээр штэ. Одоо нэг төгөрсөн. Нөгөө нэг нууж явсан бүх хэмжээтэй ингээ бүр улс орнд ядчихсан юм штэ. Чи нөгөө нэг ингээд миний од болох их чойно хараад үлдэх. Яг тэр шиг юм боллоо да гэд од боллоо найз гэж. Хоёрт нөгөө асуух гэсэн юм юу вэ гэхээр ингэж боддог уу одоо тий хэрвээ би 13 настайдаа нааша ирээгүй байсан бол эсвэл ингээд хэрвээ ээж аа хоёр маань гадагшаа гараагүй байсан бол би нэг юм арай одоо хүүхэд байх жил маань илүү олон жил байх байсан болов гэдэг ч юм ингээд би чиний ярианаас ойлгохтой ингээд айгүй хурдан том хүн болцсон байна гэж ойлгосон байхгүй юу? Ер нь бол надад яг тгий санагдчих байгаа хгүй тэгэнгүүт тийм мэдрэмжүүд эсвэл тийм бодол ингээд хаяад орж ирдэг үү? Үгүй. Ерөөсөө л ингэж л явах байсан байна гэдэг бодолтой. Эвлэрх яг гэж хэлэхэд хэцүү. Гэтэ би яг ерөөсөө харамсдаггүй. Жохон багасаа ирээд мэдээж тэр чинь хүүхдийн сэтгүүд маш хүн дээр тусч байгаа ч гэсэндээ бүх юм замыг туулаад 13 та одоо би ингээ тэ 20 жил ингээд эргээ бодоход бол зүгээр ийм л байх ёстой байсан байлгүй гэж боддог тийм. Одоо ингээд нөгөө хүмүүс ингэдэж штэ хүүхдээ өсвөр насн дээр ингээд авчирья тэ ингээ гадаадд би одоо өөрөө олон жил болчлоо хүүхдээрээ өөр дээрээ авъя гэдэг ч юм уу. Тиймэрхүү хүмүүст юу гэж хэлэх вэ ингээд өсвөр наснда ирсэн чиний хувьд яг одоо тийм хүүхдийн өнцгөөс нь хэлвэл надад бол тийм байсан. Намайг 18-тад авчирсан бол илүү өөр байх. Эсвэл бүр жоохонд ч юм хүмүүс ингээд нэм хүлээгээд байдаг штэ. За нэг юм тэдэн жилийн дараа за би өөрөө нэг юм мөнгөтэй олж аж ч юм уу эсвэл ингээд 5-6 жилийн дараа авчиръя гээл ингээд явсаар агаад нөгөө хүүхэд нь 14-5-таа олдог ч юм уу эсвэл 10-11-таа олдог ч юм уу. Тийм хүмүүст юу гэж хэлэх вэ? Ер нь бол авч явах хүсэлтэй хамт явах хүсэлтэй бол аваад явах хэрэгтэй. Тэр хүүхэд насыг чи хамт нэгдүгээр өнгөрүүлнэ. Хоёрдугаар тэр хүүхэд чинь чиний зовж байгаа амьдрал, чиний яаж мөнгө олж байгаа, яавал энэ амьдрал ингэж босдог гэдгийг өөрөө бас хамт байж аж мэдэрнэ. Тэгэхгүй бол хүүхэд нь Монголд байж байгаа л ээж аав нь гадаад байдаг нэртэй те. Тэгэл за ээж аав нь мөнгө явуулаад тэнгууд нэг хідэн новшийн найзууд энэ ээж аав гадаад байдаг штэ. Энэ ээж аавс мөнгө ирэхээр хэдүүлээ гоё байна ч юм те. Тийм тэнгууд нөгөө хүүхэд нь өөрөө эцэг хийшээ мөнгө нэг шалтгаан болчдөг. За ингээл нөгөө хэд удаа дайлал явцсан чойрцсон ч юм уу те. Тэнгүүд найзтай гоё хахад гоё. Гэхдээ мөнгө байхгүй байна. Ээж аваасан мөнгө хийж юм уу те. Тэгэхээр хүлээх тусам буруу. Ягаад гэвэл хүүхэд гэдэг хүн чинь өөрөө хүмүүжил одоо эцэг их хамт байж тэр хүүхэд өснө. Тэгээд ч эцэг их бас өөрийнх нь хүүхдүүд хэрэгтэй. Ягаад гэвэл жоохон байгаа тэр нялх одоо муу санаа суугаагүй үед нь эцэг их нь хамт байх хэвээр. Тэгээд дээрэс нь яг юу болохгүй байна, юу болж ийн, юу хэрэгтэй байна. Яг гоё одоо яг таарт ярьж байгаа штэ би өнөөдөр. Энэ бол ингээд надад бол яг тийм мэдрэмж төрж байгаа байхгүй. Хүн бол уулзж байгаа хүмүүс одоо таартай ингэж яг өнөөдөр шиг сууж яриаггүй байсан бол хагас түүх юм мэднэ тий. За нэг юм тийм шуцаардаг курс байдаг ингэж байсан. Энд нэг гэсэн хаан хинтээ ямар түүх яриха одоо хүн ингээд өөрөө би нэг тэгжсэн шүү ингээд орхичихно. Тэнгүүд би өнөөдөр ингээд яг ихнээс ингээд одоо ярангууд дотор ингээд онгоож байгаа байхгүй юу? Нэг тийм эцэг их хоёр ингээд суугаад за яриг гурлаа ч юм тий. За яг юу болохгүй байна? Яг хаан битгаар алдаа гаргаж байна. Яавал чи нэг гайгүй болох гэж байна. Тэнгүүд хүүхэд өөрөө хэлнэ шүү дээ. За надад тэр таалагдахгүй байна.
ийм байна, тийм байна ч юм уу. Яг хүүхдийн юм одоо үзэл бодлоор ч юм уу тийм цайлган сэтгэлээр яг тэрийг хамт байж сонсох хэрэгтэй хаа. Тийм тэгэхээр хүлээх хэрэггүй зүгээр авч явах боломж байх бол аваад. Тийм тэр үг чинь жоохон байх тусмаа, хамт явах тусмаа хэл нэлээ сураад тэр орны культур ч юм уу юмд нь тасаад тэгээд явчихна л гэж би бодож байна. Тийм. Би зочноо ингээд өмнө нь ингээд нэг ийм хүн байдаг гэдэг нэг юм заяагаас нэг юм дам ам сонсч те ингээд бодож одоо таньдаг байсан байхгүй одоо юм яг хүн талаас нь биш нэг дархны юм охин байд юм байна. Заяа ингээд нэг хамт ажиллаж байгаад нэг юм гөлөлцөөлч шиг гараа явдаг байхгүй. Тэгээд яах чаа гэдэг юм нэг дархны атмаа хөрцөн байна би гараад ч юм уу те нэг. Тэгээд нэг тийм айц гүдтэй гарч явж бовдөг байсан. Тэгээд би нэг юм дархны охин мөхөнд байд юм байна гэж бодцоо. Энэ тухай ерөөсөө заяа ярьж байгаагүй те гэдэг. Тийм тэгэж гарч явж мавж байгаа л тэгэл угаасаа нэг амар тэр үед бүүнөрөө нийлж мэлдэх байсан шүү дээ. Тэгэл нөгөө би нэг юм депресс ороод тэгэл ингээл заяа маятагаас холбоогүй байж магаал. Тэгэл ингээл буцаад ингээд амьдралдаа ингээд найзууд мадуудтайгаа ингээд уулзсан чинь ингээд нэг өх ороод ирсэн байна. Тэгэл энэ хий энийг гарах тэгсэн юу тэгээд ингээд жоохон алхмаа танилцаад ингээд тэ нэг жоохон ярьж үзэж мүзээл балкон дээр нэг юм хальтын хойлоо агаарлж магаарлаа нэг юм 5 минутаас ч юм ингээд нэг юм жоохон биеэрээ төхөд одоо ингээд өнөөдөр ингээд ярилцсан сунгууд ингээд өмнө бодож исэн ингээд энэ чинь ийм юм битээ шүү дээ гэдэг нэг юм хальт нэг юм дүгнэлттэй байсан бол өнөөдөр би ингээд амар хайрлах сэтгэл төрж ил да доторх нь яг ийм байсан биш дээ ч юм уу тий туулсан бүх зүйлийг ингээд хамтдаа ингээд эхнээс нь баг ингээд кино кадр гүйлж байгаа юм шиг ингээд хараад үзэнгүүт ингээд хүнийг өөрөөр хард юм байна л да. Урд нь ингээд бид нар ингээд найз танилуд гээд ингээд бөөндөө нийлэл явдаг байсан ч гэсэн энэ подкастыг хийх ёстой л байсан юм шиг мэдгүйсэн. Яг чи мэдрэмж төрж байна. Тэгээд чи ч гэсэн сая ярьлаа ингээд дотор ингээд агуу гоё онгойч наа тооштой ингээд яриа суусан чинь ингээд тэгэхээр зэрэг юмны нэг юм тохироо бүрдэж те ингээд нэг юм яг сайхан ярилцаад суух угаасаа нэг юм тохироо бүрдэн гэж нэрээ байд юм байна. Тэгээд энэ бүхний дараа магадгүй чи нөгөө нэг Швейцарт чигэдтэй ингээд хүмүүс намайг юу гэж бодох юм гэж боддог нэг юм танилуудаасаа нэг санаа зовдөг байсан бодлоосоо ч гарч чадах бах энэ дараагаа. Тэгэл нөгөө нэг тэ ингээл угаасаа л болох ёстой юм л болсон юм шиг санагдчихэв. Тэгэхээр зэрэг энэ бүхний тохироог бүрдүүлж өгсөн заяада өнөөдөр баярлалаа гэж хэлцгээе. Би хинчи стайк баярлалаа. Тэгээд ингээд энэ хоёр энийг асуусангүй штэ гэх ингээд бодож байгаа тийм зүйл байл. Ингээд нэг сайхан яриад сүүлийн орныг чамд үлдээ. За одоо шууд ярина. Германд бол одоо энэ мэрэгчлэлтэй ишлүүлэх, тийм хийж байгаа, хийх гэж эхлүүлэх гэж байгаа хүмүүс байх юм бол ирээдүйд сонгоод ингээд чад одоо юу гэдэг чинь над чиг тохиолдолд хаашаа чамаагүй одоо явуулсан гэл тэ үгүй ахгүй гэж юу бас шахалтанд орсоор байгаа л энэ мэрэгчлийг хийхээ болчихж байгаа шүү дээ тэ миний хувьд. Тэг ингээд анх эхлэлтэй айгу дургу тэ би юм хийхгүй байсан юм да би одоо ч гэсэн яг ингээд сэтгэлийнхаа дотор ингээд бодох юм бол за би яг энэ мэрэгжлийн хүн биш байна гэж боддог. Үннийг хэлэхэд. Тэгсэн мөртлөөсөө нөгөө амар олон жил нөгөө юма хийгээд хаа нөгөө хүний гарт орчдөг шүү дээ. Тэгэхээр одоо ингээд жил ирэх тусам хэдий би ингээд яа зааст хэцүү байна амар ингээд ядарч ийна гэж ярьж байгаа ч гэсэн те миний өнөөдрийн намааг ингэж би болгосон мэрэгжил учраас маш сайн туршлага өгж байгаа учраас би өөр салбартаар гараад амар сэтгэл бардан байх гэж боддог. Ягаад гэвэл хэдий би гадуур хитэн дөрөвний цайлан хаана юу хийж явж байгаа мэдэхгүй ч гэсэнтэй намайг бол хүмүүс бол зүгээр хүрээдрэл гэх бах 10 жил мэл туршлага мөршлөгтэй хаач утсан би энэ компани намайг маш жоохон юу ч мэдэхгүй байхад хүлээж авсан тий тэгээд ингээд өдөө бол өргөцсөн учраас мэрэгжил голохгүйгээр хийгээрээ ямар ч мэрэгжил байсан аль ч төрлийн мэрэгжил байсан маш хүнд. Тэгэхээр чи нэг юм мэдээ сурч байна гэдэг чинь цааш тий чинь одоо ирээдүйг чинь хүчтэй чамайг бий болгож байгаа гэсэн. Ямар ч байсан ямар ч нэгэн арга байхгүй ч юм уу те хатсан шалаанд орсон нэг л юм байгаа. Тэр нь чиний хүсэхгүй юм байсан ч гэсэн тэрийгэ шүүрээд аваарай. Бити ажил болоорой. Эн чинь угаасаа чиний их орн биш. Чи угаасаа лаг байгаа бай гэж жамжихгүй. Яагаад гэвэл чи 3 орны хүн ажиллах гэж ирж байгаа хүн учраас
битгий юм голоорой. Тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар хэцүү санагдаад ч юм уу юу ч чадахгүй ч юм уу тий жишээлбэл монголчууд амар их асуудалтай байдаг. Мууж болгон өөр сонь юм шаарддаг. Над дээр ч гэсэн амар хэцүү байсан. Одоо тиймэрхүү хэцүү асуудалтай юм байгаа. За энэ юм болохгүй юм байна. Ингээд энийг хийж байгаа ингээ хайчиж юм уу тий. Тиймэрхүү нөгөө буцдаг хүмүүс зөндөө байдаг. Тэрийг нэг тгээ хийх гэсэн чинь бүтггүй амар ядаргаатай амар олон юм шаарддаг тийм бэлээ боли гэхгүйгээр зүгээр цаашаа яваараа яг тэгвэл яг тэр болох гэж байгаа үе дээр яг тэр болохгүй юм байна гэд буцаж байгаа яг тэр заалтны чинь дараачаас болдог шүү. Тэгэхээр яг тэр үедээ за одоо нэг оролдоод үзье хийгээд үзээсэй л гэж хэлмээр байна. Тэг. Одоо чи ингээд хараа мөнгө төгрөг асуудал биш тий ингээд чи юу хүссэн бүх юм хийж болох боломжтой тийм хүссэн мэтлээ сонгох боломжтой юу хийж амьдрахаа чи өөрөө тодорхойлох боломжтой байвал чи юу хийж амьдрмаар байна. Би жүжигчин болохыг аяг хүсдэг. Би амар юм бичих дуртай. Зохиол бичих дуртай, шүлэг бичих дуртай. Сентиментал уйлаа гэхгүй. Амар тийм загвар зохиох дуртай. Би юм сонир хүмүүс энэ хоёроос хэрвээ та сонсож байгаа хүмүүс би айгүй сонир хувцалдаг. Ингээд амар сонир. Өөрийнхөө басанд биш гэхгүй. Нэг тийм экзотиш загвар магвар айгүй дуртай. Тэг өөрөө тэрийг бас айгүй зохиож зурах дуртай. Нэг тийм урлаглаг хүн гэх юм уу нэг тийм дуртай. Кино жүжигчин. Хэрвээ тийм боломж олдох юм бол би хийх баха. Тэр тэгвэл хүслийн удахгүй сайхан биелээсэ гэж ерөө тий. За баярлаа. Түрүүн хүмүүс ингээд юу гэж бодох болоо гэд тэг ингээд Швейцараас явахтаа хүртэл ингээд за хүмүүсийн хэл амнаас айдаг ч юм уу эсвэл ингээд чек тахта тэгэл Монгол тахта бас хүмүүс гэл жоохон тэг муу их юм уу илдэг ч юм уу янз бүрийн байдаг гэсэн. Тэнгүүд одоо ингээд подкастын дор айгүй бол хүмүүс янз бүрийн бичиж магадгүй те. Нөгөө нэг Швейцарт байсан хулгайжсэн хүмүүсийн яаж юу хулгай гэдгийг ингээ хэлчлээ шүү дээ. Тэгдгээгээд ер нь бол нэг юм амар илэн далангүй хүмүүс чинь ингэж хулгай байдаг гэсэн гэж одоо тийм хүмүүс тэгж хулгай байдаг гэсэн тэгж би нэгээ барьж өгдөг гэсэн мэсэн гэж ер нь их ярьдгүй шүү дээ. Тэгээд тиймэрхүү комент ирэхэд сэтгэл одоо зүгээр үү те. Өмнө нь бол яг нөгөө залуу жоохон байхдаа ч одоо ч амар хөвш авгалцсан шиг. Одоо энэ өндөрлөг бас харахад залуу хүн байхдаа ер нь бол хүний бодлоор амьдардаг гэх юм уу. За одоо ер нь энэ юу гэж бодож байгаа л энэ ер нь хамаагүй. Одоо бол хамаагүй надад. Яг тэгвэл ерөөсөө л өөрийнхөө амьдарсан энэ хүртэл явсан юм а тэр хүмүүстээр төсөөлөд үзэх зүгээр л бод. Тэгээд чадахгүй байх. Тийм болохоор ямар ч бирсэн хамаагүй энэс ч амар туусан хүмүүс сонсоод энэ үгсэн чацгаа яриад байгаа ч гэж ярьж магадгүй дээ. Гэхдээ миний хувьд бол энэс илүү ямар новшин юм тохиолдох байж болох вэ байхгүй. Миний тэр бол хамгийн дээд зэг байсан тэгээд дууссан. Тийм болохоор хүмүүсийн юу хэлэх хамаагүй би ч ер нь нэг тийм тэр намайг ингэж хэлэх хэрэгтэй тийм төрлийн хүн бол бас биш. Биш. Ста биш. Ер нь бол уушаа this is your opinion. Тэгээд болоо. Тийм болохоор тэр нь бити санаа зов. Угаасаа хэрвээ би өнөөдөр энд ирэхгүй үгүй найз нь чадахгүй нэ олон нийтэд гармаар гүнэ хүмүүс юу гэж бодох юм бэ гэж хэлэхэд би өнөөдөр энд суухгүй байх гэсэн. Би энд ирсэн сайхан вайнтай ингээ суугаад харахгүй таартай ярьсан. Дараа чи ирэх асуудал бол дараа чинь л асуудал. Тэгээд болоо. Тийштэй. Ингэж яриад чиний амьдралаар кино хийе гэдэг чинь билүү. Тэ чи өөрөө гол дүртэн тоолох чинь билүү. Тийштэй. Би бас өөрийнхөө амьдралаар кино хий гэж боддгоо. Хөөш нөгөө чектэйсэн нөгөө бандтайгаа дахиад таарсан уу? Яа. Наад чи хүмүүсийг асуух. Тийм ээ. Тэгээд айгу том гоё залуу болсон байсан гэж. Хизээ болсон. За хэдэн жилийн өмнө одоо 5 жилийн өмнө. Нэрээс маш их. Сайхан үе байж. За ямар ч юм л уулзсан юм байна. Тийм. Монголд үерхдэг залуутайгаа ч гэсэн сая түрүү жил Монгол явахдаа уулзсан. Тэр залуу намайг бас л Монголд
бас ингээл амьдрах гал үзэж байхад бас тэгэл хөөрхөн аваад явсан штэ. Ээж аав маш сайхан хүмүүс байсан, гэр бүл намайг маш гоё хүлээж авсан. Битгаар хэдий амар сууж муугаа сүмүү тавиад сүртхий байгаагүй ч гэсэндээ тэр залуу бол үнэхээр сайн залуу байсан, надаас ах байсан. Тэгээд би баг л боосон байж. Би нөгөө жоохон тэр залуугийн хувьд би л яг л жоохон хөвгт байгаа штэ. Тэгэл эрхлэх үедээ эрхлэн, уурлах үедээ уурлна. Би чамайг хармааргүй тэр залуу байхгүй бол би чамайг хармаар тэр залуу гарч ирнэ те. Ерөөсөө л ингээл амар гоё байдаг гэсэн. Тэгэл нөгөө яг надад тэр хүний өгж байгаа тэр халамжийг би нөгөө буцаж өгөөж чадахгүй байгаагаасаа бас л тэр хүн надаас юу хүлээж байгаа бол гэдэг бодлоо байхгүй. Зүгээр нөгөө бидний өмслөөс либе өгч чадахгүй дээр бас харамсаар гал алдсан гэх юм уу. Гэхдээ сая Монголд очиод уулзаад яг тэр хөөрхөн хിവэрээ байсан. Тэгэл бүх юм ингээл ишчээ ингээд өгөөч тэгээд өгөөч яг тэгээд мөнгө төрний нөгөө би ч одоо гадаад яг л одоо бусад хүмүүсийн яаж байгаа наа чи гадаад гэдэг баян хүүхэн болчиход байгаа шүү дээ. Тийм болохоор ингээл ямар нэг юм гоохтай найздаа ингээд өгөөч за найзын төлбөр мөнгөний төлөн ч юм уу те. Тэнгүү тэр залуураа юун төлбөр мөнгө чи битгаар чинь бас нэг хэсэг жам байсан шүү. Тэр төлөө аа. Айгуу гоё харилцаатай байгаа хүмүүстэй бас яриад байдаг. Тэгэл өнгөрсөн амьдрал тэр залууч эхнэр хүүхдтэй болоод ингээл чи буцаж очиод уулзаал хэр хүүхдтэй байгаагүй шүү. Тэгээ. Германд эд хүн болгоо экстра кофе уудгүй байгаа шүү. За би уудгаах шүү. Уудгаах гэж. Сэлэтэй. Айгуу гоё нэг ерөөсө зочныхоо түүхийг ер нь бол би ингээд нэг юм бүгдийг ингэж хагасаа сонсцоо ингээд нэг юм момент гарангууд ингээд хүмүүс чинь тэр түүхээ ярьдэн штэ. Би ингээд одоо тэнд байхдаа тэгж амьдраад ингээд гэл яг нэг юм ингээд бүгдийг нэг юм талаар ингээд сонсцсон байсан чинь яг юм эхнээс нь сонсох айгуу гоё юм байна. Яг нэг юм эхнээс ингээд энэ чинь ийм юм байна штэ. Ингээд одоо нэг ингэсэн байна штэ гэдэг ч юм нэг юм бүр илүү ингээд ойлгож авахад айгу амар болдог гэдэг ч юм уус л ингээд нэг юм айгу гоё болж өгд юм. Тэгээд маш их баярлаа гэд бит хоёр урилгыг аваад өнөөдөр өөрийнхөө түүхийг тий туулсан хэцүү болон жаргалтай зовлонтой бүх юмнуудаа ингээ хуваалцсанд маш их баярлаа гэж хэлмээр. Тэгээд манай зочин нэг айгу тийм давуу талтай айгу тийм хүнд юм өгөх дуртай. Тэр нь одоо заавал бэлэг гэхээсээ илүү ингээд дандаа юм гоё урмын өгөгдөг ч юм уу тий. Би бол тэрэнд амар дуртай ингээд ахаа хэлээсээ гэж хэлсэн байж амар нэг тийм ямарсан тийм бол амар сайн зам чанартай гэдгийг бас хэлмээр санагдлаа. Баярлаа. Тэгээ ингэ сайхан бас түүхээ ярьж харанхуй өрөөний сонсогч нарын бас сонорыг мэдлаасанд зөндөх баярлаа гэж хэлэх байна. Тэгээд харанхуй өрөөнд зочин маань болон бид хоёр холбооны бүгдийн хамтрах Герман улсын Мюнхен хотоос хамтдаа сууж ярилцлаа. Тэгээд дараагийн 7 хоног чин дугаар уулзлаа. Түр баяртай сонсогчдоо. Bye. Зөндөр бас баруун дөрөв зүгээр л хэцгэрчгүй мэр байна. Хорхог бодог хоньны толгой хонсон цөвэн идмэр байна. Найзуудаараа хөвсгөл орж наргад сэнгэж ямаар байна. Караоке орч хоолоогоо сөтө шөнжин дуудмаар байна.